Баг нь одоо хэд хүрч байна? Бага одоо удахгүй 9 сард 2 хүрч байна. Хин юм бэ? Ричард. Ричард. Юу гадаад нэр вэ? Тийш тий. Хин өгсөн. Би өгсөн. Яа. Яад тий. Яад болтгүй. Бунжаа чинь тэгт айгуу гоё нэртэй шүү дээ. Эренчин. Тий, Эренчингийн дүү Ричард. Бунжаагийн нэр дээр болохоор Эренчин гэдэг нэрийг манай одоо ах トゥ нарын зарим нь бүр амар тэнэг. Энд чинь шал хөдөөний нэрээ ингээд тэнэгтэй. Өөр ингээд нэг орчин үеийн нэр өгнө бүгд ингээд би тэ ямар сандаа юу яриад байгаа. Би төрөөс хүүхдийнхаа нэрийг өөрөө мэднэ гэдэг. Тэгсэн чи заа ер нь тэгвэл үзье. Өөрсдийнхаа ингээд яг ингээд будаа шигшээд үнэхээр гарч ирэх юм бол аавъя гэд. Тэгсэн чинь амар инээстэй бүр 3 удаа шигшээд гурваланд нь Эренчин гарч ирээд. Тэнгүүд би бодлоо Эренчингийн нэр ч гэсэн төвд нэр юм чин. Яагаад утга нь тийм утгатай англи нэр байж болохгүй гэж. Ричард гэдэг чи одоо bravery буюу эр зориг гэсэн үгнээс одоо юутай дандаа ийм хааны удмын эрлэг ийм юунууд одоо дайчин тийм одоо хүүгүүдтэй өгдөг байсан тийм нэр юм билээ. Тэнгүүд ямар хамаатай ингээд өгцөн. Тэгсэн чинь нөгөө аав нь жоохон тийм үү хайраа би уулна гэхээр за тэгвэл ерөөсөө шудраг шигшээ. Наад хүүхэд чи өөрөө нэрээ сонгох гэд. Тэгээ будаадаад дахиад 2 удаа Ричард нь гарч ирээ. Тэгээд харж гинөө гэд. Юу гэд байгаа юм бэ гэд. Нөттэй. За. Яа таа. За тэгэхээр дуучин, зүгийчин, инфлюенсер, активист Нара. Яг аль нь өнөөгийн Нараг тодорхойлох вэ? Бүгдээрээ нийлж байгаа л тодорхойлж шүү дээ. Яг нэг одоо юмд бол баригдахгүй шүү дээ би чинь. Наан чин дээр нас нэг юм дутуу байна. Уран нугараас сансрын нисгч мэрсэж гээд. Хотлоо. Яг ер нь бол нэг юм байдаг нэг тийм multitasking task хүн гэж байдаг шүү дээ тий. Одоо Оросоор болохоор манайхан чинь универсал нэг гэдэг шүү дээ тий. Ингээд тийм олон ийм хөрвөх чадвартай, хувирах хувьтай, хийсэн юмдаа мэдрэмжтэй, ханддаг, амжилт үзүүлж чаддаг тийм хүмүүс чинь ер нь жоохон multitasking гэдэг нь шүү дээ. Тийм төрлийн хүн юм байна л гэж би одоо л энэ 40 насны босхонд өөрийгөө тэгж дүгнэж байна. Тий. Нарагийнхаар яг жинхэнэ инфлюенсер гэж хэм бэ? Жишээлбэл өөрөө яг нөлөөлөгч мөн үү? Би бол одоо нөлөөлөгч мөн шүү дээ. Ялангуяа Монголын нийгэмд яг над чиг ингэж одоо дуурсан асуудал, кейс өөрийнхөө амьдралаар тий. За тэгээд ингээд яг тэр ингээ асуудал хүндсэн асуудал үнэхээр нийгмийн асуудал байдаг. Гэхдээ тэрэн дээр үнэхээр одоо надаас өөр хүн өмнө нь зориг гаргаад тий тэрийг өөрчлөе гэд дуу хоолой болоод нийтийн асуудал нэрээ тийм шүү гэд нийтээр нь одоо толгой тахиулах тийм асуудлыг бол гарч исэн хүмүүс л байхгүй. Жишээлбэл 2019 онд би одоо том хүүгийн хаавтай нэг лайв хийсэн мэдэг штэ. Тэгээ тэр бол тэр яагаад лайв хийсэн тухайгаа бол маш олон одоо нэвтрүүлэг юмар чи ярьдаг те. Тэрийг дахиж ярих нь нийлээс. Гэхдээ тэр бол үнэхэрийн Монголын өртөлгойсон эцэг эхчүүдийн асуудал, гэр бүлийн гинтэй тодорхойгүй харилцаа, ялангуяа хүүхдийн хувьд хэн хариуцлага хүлээх юм бэ? Хэн яг ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг юмыг тэр цаг хүртэл одоогоорч бас бүрэн шийдэггүй л байгаа. Хуулиарч шийдэггүй те. Тэгэхээр энэ тал дээр бол би үнэхээр бас ингээд том нөлөөллийг үзүүлээд тэр үед ямар сандаа наарадах гэдэг үйл үг хүртэл гарсан байсан шүү. Наарад нь шүү хүмүүс ямар сандаа манай ангийн нөгөө 10 жилийн уулзалтын 20 жилийн уулзалт болоо тэрний дараа манай ангийн нэг хүүхд хэлжсэн. Наарад чи тэгтээс таймраа. Гэтэ тэр чин зөв би бас одоо бодоод хаар зөв гэж боддیں۔ Яг чиний дараа манай эг суцтаад хүүхдийнхаа ямиг өг хүүхдтэй тийг ингэ гэдгсэн. Гэтэ би бас өгсөн л дөө. Гэтэ ер нь бодоод тахны зэрэг эртөө. Бодоод тахны зэрэг бид нар ингээд би одоо ингээд өөр их нэртэй хүүхдүүдтэй 2 хүүхдтэй амьдарч байгаа ч гэсэн бид 2 хүүхдээ өсгөхөд ямар байна те. Тэгэхэд тэр эмэгтэй ганцаараа ингээд хүүхдээ өсгөхөд бас ямар байгаа вэ те. Ботхоор нэр бас зөв юм билээ. Чи бас зөв асуудал хүнцөө. Тэгээ одоо яг хөө найз ингээд хүүхдийн тэтгэмж төлөөл явж штэ гэд яриад инээжсэн. Гэхдээ яг энэ жишгээр наараадсан маш олон эмэгтэйчүүд байгаа. Ялангуяа тэгэх зориг орсон. Энд чинь нөлөөлөл мөн штэ. Нийгмийн нөлөөллийг яаж хийх юм гэдэг чинь те. Би бол аль болох хүнээр биш
өөрийгөө зольж, өөрийнхөө амьдралыг зольж те дуу хоолой болгож энэ өөрчлөлтийг авчрахын төлөө өөрийнхөө амьдралаар их хвчлэн ингэж тэгтээ тэрнийх ингээл нийгмийн нөлөөлөгч болчихъя гээл те эсвэл энийг ийм байна энийг өөрчлөе гээл те ингээл өөрийнхөө амьдралыг ингэж байгаа юм биш. Гэхдээ үнэхээр цаг хугацаанд тэгээ таарсан те нөхцөл байдал нь тэгээ таарсан. Үнэхээр ингээл олон жил ингээл чив чимээгүй нуугаал бас ингээл бусдын л адил штэ ингээл шууд анханасаа л ингээл чив чимээгүй ингээл те амар гой гарч ирэл ад жаргалтай ингээл гэрийн эзэгтэй дүр эсгэх яваагүй тэгэл ингээл чимээгүй хүн л нуугаал хин дуртай л амандаа орсон юмаа яриад тэрний энэний хүүхэд гээл те өдөр итгэл намсрын норвын хүүхэд хүмсгэн адилхан мэтлэн гэд хүртэл явж ирсэн штэ сошиалар дүүрэн тий. Тэгэхээр тийм юмнууд байсан болохоор тэр бүхний бүх ингээл юу гэдгийг тэр доромжлол те тэр олон түмний ховжив энэ муухай юмнууд чинь миний сэтгэлд л хургаж байгаа шүү дээ. Тэгж байгаа л яхав тэгэл нэг юм альва юм тесэрч дэлбэрэх ил болох илчлэгдэх цаг хугацаа гэж байдаг. Тэгэл тэр нь тэнд л таарчихгүй юу. Тэгэхдээ яг тэрийг юм болсноос хойш бит хоёр ч гэсэн хүүхдийнхээ хувьд те манай Эренчингийн аав бит хоёр хүүхдийнхээ хувьд хэн нь ямар хариуцлага хүлээх юм гэдгээ тодорхой төвшөнд бол клиер болгоод хүртэл ингээ хүүхдийнхээ боловсролын асуудалд бол 100% өөр хариуцлага, санхүүгийн өөр хариуцлагыг хүлээх явж байгаа. Би бодохдоо буруу бодож иж магадгүй яг тэр Эренчингийн аавтаа байдалддаг тэр үе магадгүй нараг яг сошиалд өөрийнхөө орон зайг тодорхойлох, хүлээн зөвшөөрөх тэр эхлэлцэг байсан юм болов уу гэж боддог. Мэдгүй яг хүмүүс янз бүрээр дүгнэх бах. Миний хувьд бол бүр ингээд яг 2007 онд Facebook-ыг нээчээд тэг манай монголчууд чинь нийтээрэл тэрийг нэг баг нэг hi-fi гэдэг нөөний те аппликейшн шиг нэг тоглодог те ойр зуур танилцах чат мат хийдэг тийм байсан шүү дээ. 10-аад оноос те нэг идэж ууж байгаа юм хүмүүнийхээ ганц хоёр зураг мөргийг тавьдаг тэгж эхэлсэн байхгүй юу. За тэгэл яг ингээ харахаар бид нар чи Facebook-ийн ер нь бол жоохон анхдагч идэвхтнүүд л байгаа шүү дээ тий. Тэр нь болохоор яагаад вэ гэхээр зэрэг угаасаа олонний танил байсан хүмүүс тэнд ороод ирсэн. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь зөвхөн зурагтаар үзүүлдэг байсан зөвхөн уран бүтээлийн амьдрал тийм юунаас илүү хувийнхаа юмнуудыг ганц хоёроор тавьж эхлээл те хаана юу хийж байгаа яаж байгаа хийж байгаа гэдэг тавиал тэгэл тэрийг хүмүүс ингээд эдгэр чи өдөр тутандаас ийм хүмүүсээ тийм байна гээл те тэгэл би бунжаагаа дөнгөж төрүүлчихэд манай бунжаа чи 14 он төрчихсөн тэгээ дөнгөж төрүүлчихэд ингээл үс гизгээ ер нь яавал ингээ гоё болох уу яавал айтайхан өдөр тутамдаа бодог бодолт хийх үү яаж нүүр цэвэрлэгээ арчилгаа хийх үү гээл те өөрийнх нь үзэж харсан мэддэг чаддаг юмнуудаа тэгэл ганц хоёроор хийж байгаа л тэгэл эн чинь нөгөө юу гэдэг хүмүүс тэрнээс нь хараа суралцаал те өн чин дайггүй байна гээл тэгээд ингээд явж байгаа л ерөнхийдөө гэхдээ яг нөгөө нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх юу гэдэг чи мэдгүй хүн бол харилцаа хэлэхгүй дүгнэх бах. Гэхдээ тэр 19 онд тэр лайвыг хийхээс өмнө би чи 16 онд те энэ уус нийгэм чинь биш байна. Энэ бидний энийг өөрчлөхгүй болохгүй нэ. Өдрөөс өдөрт бидний нэг юм болж байна гэд. Ингээд яг тэр нөгөө бүх нийгмийн ингээд шудраг бус юмыг өөр дээр үзээд байгаа хүн л тэгж бухимдж байгаа шүү дээ. Тэрнээс өмнө би тэр сошиалыг чинь 16 он хүртэл байнгын олон нийтийн сайн сайхны төлөө сайн үсийн аян хийдэг ийм юмар бол ажилуулад яваад байсан байхгүй. Тэгээ тэгж байгаа л яг нэг 19 онд нэг тийм эцэгтэй үеийн таарал тэр лайв болсон. Тэр хүртэл чинь бол би тэгэл ер нь чимээгүй л нэг хин ийж хүүхэд гаргацсан, дараа энэ ч хүүхд юм уу, хин ийж хүүхдийн нэрэж намсрын орон хүүхэд юм уу те. Тэгэл би илдвэрээ хэлэл явж ирсэн байхгүй. Тэр бол нэг талаараа төдийгүй нэлээ олон талаараа зөв нөлөөлөл бүхий үйл ажиллагаа болсон. Гэхдээ нөгөө талд тэр хүний бизнест ямар зүйл тохиолдсон бэ? За тэр хүний амьдралд тэр хүний эргэн тойронд байдаг найзууд бас яг ямар дүр гаргасан бэ? Тэр хүн гэр бүлээ хүүхдээ суугч исэн эмэгтэйгээ хүртэл тэр хүний үгэнд итгээд ингээд хайсан тэр хүн нь тухайн мөчөд ямар зан гаргасан бэ гэдэг чинь бас цаана дахиад өөр олон ангит кино хөвөрж байгаа байхгүй юу? Нийгмийн хувьд бол энэ бит хоёрын хувь үйл ажиллагаа тэр нэг лайв бол
бид хоёр өөрсдөө тэгдэг ингэдэг гэл зарим нь бол намаа мөнгөний төлөө хүүхд гаргасан гээл те. Тэгэл гих мэт мөнгөний төлөө хүүхд гаргасан бол төдий хүртэл тийж явахгүй л те. Өндөө бол те. Тэг гих мэтчлэн за тэгэл зөндөл олон юмнууд хөвөрсөн. Гэтэ тэр нь хамаагүй. Тэгээ манай монголчууд ч нэг юм заваан зантай шүү дээ. Нэг өөрт нь таалагдахгүй юм хийчихвэл хүүхдтэйгээ хөөгдөж яхад нь өрөвдөжсэн юмстай тэгж яхад таарч марж гэж тэнэгтдэг хүмүүс бас байдаг байхгүй. Гэтэ тэд нар бүр вообще бүр ингээд сонирн биш те. Ямар ч лсэн тэр одоо явдал бол маш олон нийгэмд одоо үнэхээр хүүхдийнхаа хувьд те одоо эцгийн хайр халамж юмаа биш юмаа гэхэд эцэг хүний наад захын те хариуцлага хуулийн хүрээнд хүртэл шийдсэн те шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хүртэл авч чадахгүй байгаа тэр хариуцлагуудыг бас авч чаддаг болсон тодорхой хэмжээнд. Гэхдээ энэ бол одоогоороо учир дутагдaltaй явж байгаа зүйл л те. Тийм монголчууд ер нь бол маш тийм уламжлалт сэтгэлгээ соёлоороо нууц ихтэй тотгошоо хүмүүс шүү дээ Азийнхан. Тэрэн дундаас одоо магадгүй хамгийн нээлттэй цорын ганц хүн Наара байх гэж боддог. Энийний одоо сүрэг тал тий одоо аав чинь, ээж чинь, найз нөхөд чинь Наарагийн лайвд өртөж байгаа тэр хамаарал бүхий хүмүүс чинь бүгдээрээ л одоо монгол хүмүүс байгаа шүү дээ. Шүүмжлэлтэй гомдол мэдүүлэх юм уу тэр байдлыг юу н ямраар даван тулсан бэ? Тэр бол нэлээ их байсан баг. Надад бол хизээч тийм ирж байгаагүй. Магадгүй тийм иржсэн бол би айл хэдийн болцсон байх байсан баг. Би угаасаа хүүхэд байхын өөрийнхөө зөв гэж итгэсэн юмд тууштай. Тэгээд итгэсэн бол би яг үнийхээ баригтай хүний үгийг авдгүй. Өөрийнхоороо ингээд зүтгэдэг. Гэхдээ тэр маань дандаа цаг хугацааны явцад тэр нь зөв байж гэдгийг баталдаг учраас ээж аав маань ч миний амьдралд оролцоод идэггүй яг үнийхээ. Би яг одоо ингээд маш их зүйлийг даван туулж байгаа хүн бол өөрөө мөн шүү дээ. Нийгмийн зүгээс ирэх за аав ээж ойр тойрныхан ч юм бол харьцангуй тийм либерал гэрүүл бүлийн яг үнэн тийм. Ааваасаа их хүч авдаг юм байна. Угаас аавын охид нөгөө хүчрхэг байдаг гэдэг яг тэр батлагдаж байна л да. Гэтэл нийгэм гэдэг чинь өөрөө амар шүү дээ. Тэр хармаас одоо маш их тийм доромжлол, маш их зүйлийг даван туулж өнөөдрийн Наараг яг ингээд сууж байгаа гэж ойлгодог. Тэгээд тэр хүчийг одоо хаанаас Наар аваад идэх юм бол гэсэн тэр гэр бүлийн орчноос магадгүй ааваасаа. Одоо нэгдүгээрт одоо яг ааваасаа гэвэл бол бас өрөөсгөл болно. Тэгэхээр нэг ээж нь ингээл нэг ингэдэг яг яс юм дээрээ жинхэнэ энэ хүчийг бол ээжээс авсан байдаг. Үнэндээ. Яагаад гэвэл хүүхэд байхаас мань ахуулаад миний охин чадна, миний охин хийж чадна, миний охин хүрч чадна гэдэг энэ итгэл нь 100%-аас илүү байсан. Тийм учраас тэрийг өрөө дандаа намайг ингэж хүчрхэгжүүлдэг байсан учраас би дээрэс нь манай гэр бүлийн нийтийн одоо манайх чи 5 хүүхэдтэй айл шүү дээ. 5 хүүхэдтэй айлын одоо 4 жишээлбэл маш даруухан тий. Тэгээд ингээд зүгээр ингээд өөрсдийгөө ингээд сайхан хиндэж гай болохгүй тий. Тэгээд ингээд айл болох чадцуулал хин нэгэн туслах юмсан гэсэн ийм юутай боловч хизээч начиг ингээд тий бүр ингээд амар ингээд бүр ингээд өөр дээрээ тусгаалтай ингээд явахгүй хүмүүс. Тэгэхээр яадаг вэ гэхээр хүүхэд байхад идэв байсан байхгүй юу? Манай дээр жишээлбэл ингээд манай гэр бүлийн дотор ингээд нэг тодорхой хэмжээний шудраг бус ингээд юм айл гэрэл юм чи зөндөө юм болно шүү дээ. Жишээлбэл аавын найзууд ингээд найзууд нь орж ирэхдээ жоохон халамцуу гутал муталтайгаа ороод ирэхээр манай эгчдүүнэр чив чимээгүй харчаад ирээд надад хэлдэг. Нараа юм хин ах гуталтайгаа ороод ирсэн юм. Би очил та ч одоо айлд яхаар гуталтайгаа орж ирдэг юм. Та ч одоо гэртээ ингээд гуталтайгаа сууж идэггүй гээл загнаал гутал хонорын угаасаа тийм те дээрэс нь тэрийг нь гэр бүлийн орчинд бүр дэмжиж бүр би гэд итгүүлсэн. Гэхдээ тэр нь буруу юмны төлөө биш. Тэгэл би ч одоо яг энэ зан чанараараа сургуультай хүртэл те ямар сандаа манай тэр нөгөө сая ярьсан шүү дээ нөгөө 20 жилийн уулзалт болсон гэдэг. Тэгэхэд нөгөө яг 20 оны сонгуулиар өстө Наараа дэмжнэ бодоод исэн чи манай Наараа чи нэрээ өстө хүүхэд байхын л хүүхдийн эрх манусыг хүүхдийн эрх хүний эрх гэж мэддгүү байхад л хүүхдийн эрх тэр үед чинь багш нар айгүй их алгадаж маалгаддаг өөрсөнд нь таалагдахгүй юм хийвэл шууд алгадна анги олон нийтийнх нь өмнө алгадна те одоо багшийн өдөөс үг дугарлаа гэж алгадна тэгэл би чи алгадуулчаад та ер нь хүний хүүхд алгаддаг юу юм та хүүхдийн эрх зөрчдөг юу юм гэл те ягаар тэгж болтгүй гэдэг ийм л одоо охин байсан баггүй тэгээ тэрийг одоо ярьж байгаа байхгүй. Манай Наараач нэр угаасаа тийм хүн байсан. Тэгэхээр одоо энэ тийм ингээл болохгүй бүтггүй юм болол одоо яг одоо ингээл нөө цагдаагийн газрын нэг аян бусдыг одоо хамгаалдаг хүүхд хүчтэй мөчтэй гэдэг шүү дээ. Би бүр яг тийм хүүхд байсан баг.
Ингээд энэ тэнд ингээд дээрлүүлж байгаа хүүхдээ л очиж дээрлэж байгааг нь очиж бодоо олоодаг. Чи юу яагаад ингэж байгаа гэдэг. Яг тийм охин байсан байхгүй тий. Тэр юм чи ингээд томорсоор яжгаад миний мөн чанарт суудсан. Хэдийгээр би уран сайхан гээл тий. Гадагшаа яваа сурч хөгжөөл ирээл урлагийг ингээд хөгжүүлээ их орондоо гоё юм хийгээд ирсэн ч гэсэн нөгөө дотроос нь булталцаад идэг юмнууд нь байж лээсэн. Одоо жишээлбэл нийгмийн хүн болохоос нийгмийн одоо төлөө те яг ингээ аль биесээр сонгол Монгол дэвшгээсээ өмнө зөндөө олон ярилцлагууд дээр дандаа нийгмийн асуудлыг хөндөөл ярьж исэн те ингээ санаа зовдөг сэтгэл зүйн өндөг ийм байвал гоё тийм байвал гоё гэл те тэр чинь ерөөсөө яг үнэндээ миний дотор ямар хүн байгаад идэв тэр нөө дарвч талтай нөө те далтайж боловч бултайдаг тийм л зам чанар байсан баахгүй юу. Дуучин болох нь өөрийн чинь сонголт байсан уу? Нэгдүгээрт би жүжигчин болно гэж боддог байсан. Ууг нөө. Хоёрдугаарт би бүжигчин болох надад авьяас бүр маш их байсан. За. Тий. Тэгээ манай 10 жилийн ангийнхан бол намайг жүжигчин л хүн болно гэж боддог байсан. Би өөрөө жүжигчин болъё гэж зорж исэн. Тэгээ манай ээж өөрөө жүжигчний мэргэжлэр төгсөөд хүүхэд залуучдын театрт жүжигчнийхаа мэргэжлэр ажиллаж исэн тийм хүн байдаг байхгүй юу? Тэгсэн мөртлөө намайг жүжигчний одоо мэрэгжил хөөх те за соёл урлагийн их сургуульд суралцахыг бол хориглосон. За дэмжээгүй. Жүжигчин болж хэрэггүй минийхөө. Тэгээ чи одоо энэ математикаараа одоо гайг болж байгаа юм чинь чи эдийн засгийн хүн болоо гэд ингээд. Тэгээ би амар дурамчхан. Тэгээ яг тухайн үед би олон улсын харилцааны МОИС-ийн олон улсын харилцаанд өгөөд тэнцээгүй. За тийм тэгэнгүүтээ нэг жил за тэгвэл одоохондоо надад сонгох сургууль алга. Суйст оруулахгүй те манай ээж заяа намайг суйст оруулаагүй мөртлөө одоо драмын жижиг хулан гэж ярьдаг хулан биш үү? Одоо драмын тий галагийн ихнэр хулангийн ээж нь бас жүжигчин байжгаад мэргэжлэр ажиллааг байхгүй. Тэгээд тухайн үед гадаадад байж захта ээж рүү захиад манай охиныг миний найзтаа нэрээ юу ааж байгаа сургуульд оруулаад гараа гэд. Тэгсэн мөртлөө манай ээж намайг үлдээгээд хулан хөтлөөд суйст оруулж өгчээсэн заяа. Орохт нь ингээд одоо тийм юм уу? Тэгээд би тэрэнд нь яг үнийг хэлэхэд амар шаардлагатай байсан тухайн үед. Яагаад охиноо тгээгүй ээжиж намайг ингээд ингээгүй ээжиж найзынхаа охиныг оруулаад бүр юу вэ гэд яг үнийг хэлэхэд дотор бол тийм бяцхан ийм одоо гомдолч юм уу зэвүүцэлч юм уу шарч юм уу тэнгууд нь би нэг жил үндсэн. Нэг жил үнжигтэй болохоор станаар энэ тийм зөөгч мөөгч гээд би энэ Брахаусын алдартай зөөгч байсан. Инээн цэглэлээрээ алдартай зөөгч байсан. Хэдэн онд вэ? 2000 онд. Тийм. Анх Брахаус ресторан чинь одоо тий тэр үеийн хамгийн элит хамгийн гоё. Тэгээ тэр чинь яаж яасан гэхээр анхандаа бүр байшин саарлаараа баригдаж байхдаа хүүхдүүдийг бүртгэж аваад Австрали хүн хаана хэл Австрали бишээс юм а Герман, Нидерланд энэ төр гаралтай хүмүүс ирээд хэрхэн зөөгч болох вэ? Хэрхэн одоо ингэж ажиллах вэ? Тоогооч хэрхэн бэлтгэх вэ? Бүгдийг нь яагаад бэлтгэжсэн баггүй ардаа. Тэгээ бид нар чинь тийм юмд суралцаад яг ресторан бүрэн болоход ажлын байран дээр гарч ирчихсэн. Тэгээд би бүр алдартай, бүр нараагаараа үйлчлүүлэн гээд бүр хүмүүс. Тэгээ нөгөө нэг зөөгчдийг ингээд энэ тэнд ингээд ээлжээр гаргадаг. Тэнгүүд ингээд би ингээд нэг хүн ирээд энд ингээд суух гингүүд би өөр газар гарч ивэл би нараагийнхаа газарт очино гэдэг бүр тийм. Тухайн үед чинь цалин 40,000 төгрөг сарын цалин заяа. Тэгсэн мөртлөө өдөрт штэ те бүр 50,000 төгрөгийн типтэй буудаг тийм байсан. Бүр амар гайзтэй. Сарын цалингаас. Тий. Маш баян оюутан болсон 2001 онд. Тэгээд яаж яваад дууч болсон юм? За тэгээ одоо тэндээсээ явах гэж юм л та. Тэгээ яасан гэхээр Чингис хоосой сургууль чихтэй тэр үеийг чинь ингээл үе тэнгийн хүүхдүүд чинь бүгд л ингээл ярилцаал тэнд гоё сургууль нэгт чинь Колорадо юу Чингис хоосой юу гэл ингээл бодожаа за Чингис хосойг нь яа Япон юутай юм байна гэд. Тэгээд Чингис хосойд нь орж исэн. Хуулийн анги лөө. Эдийн засгийн ангид орж исэн. За. Худалдаа эдийн засгийн ангид. Тэгээд яасан гэхээр зэрэг нөгөө Чингис хосой сургуульчин эцсийн одоо охин сургууль. Тэгээд нөгөө Чингис хосой ч ерөөсөө баг нээлтээсээ ахуулаад нөгөө жоохон урлагийн авьяастай хүмүүстэй шигшиж аваад нээлтэнд нь хүртэл дуулаад л нээлтэнд нь хүртэл сургуулийнхаа нээлтэн дээр заяа 2000 онд заяа дөнгөж нээгдэж хахад 99 он төгсчөөд 2000 онд орж байгаа байхгүй 2000 онд дөнгөж нээгдэж хахад нь би ч одоо дуулж илаа. Японд дуулж илаа.
За тэгээд байжсэн чинь ингээл нөгөө Чингис Хасагийн их цэсгийн юмнууд чинь би дөнгөж 1-р курс тахта 3-4-р курсын их цэсгийн одоо том ах эгч нар штэ тэд нар чинь те бидний үед тэр ах их нэрчтэйгээ эгч нартайгаа хамт хонгор ит 2 заяа. Хонгор одоо хуучин 25 дахь телевизийн хөтлөгч байсан Болормаа. За. Тийм. За тэгээ бид 3 заяа дөнгөж 1-р курс ээж авиас чадвараараа шалгараад том ах нартайгаа дивжээнд орж илаа. Дивжээ гэдэг чинь тэр үед ч одоо оюутнуудын айгүй том одоо тэмцээн байсан шүү дээ. За гих мэдчлэн. За тэгэл ерөөсө урлагийн үзлэг, урлагийн их наадам гэж сүртэй том юм болно. Оо тэрэнд чинь нөгөө чи ста нэр баг бүх төрөлтөн. Тэгээд Чингис Хасаг айцсан гэсэн үг үү? Тэгээд Чингис Хасад сурж агаад яасан гэхээр манай Чингис Хасаа ч өөрөө Японы Сосэ группээс юу асан анх тэгж нэгдсэн тийм сургууль байсан баггүй. Сосэ гэдэг чинь Японы Сосэ группийн юу баггүй. Тэгээд тэгж нэгдээд хөрөнгө оруулалттай. Тэгэнгүүтээ 2002 онд одоо 10 ширхэг анхны хүүхдүүдийг шалгаж аваад тэгээд 10 хүүхдийг оюутан солилцоогоор Японд явуулаад. Тэгээ одоо нөгөө ширээний хүү болчихсон. Гэхдээ очингуудаа ширээний өхөн болчдөг гоо тий. За тэгээ яадаг вэ гэхээр зэрэг ингэж байгаа байхгүй. Тэгээд тэндээс чинь 10 хүүхэд очоод бид нар чинь нөгөө нэг очисон газар толгонд концерт тоглоод ингээ Монгол ахуйтай гой концерт бүгдийн бие дэглээд бүгдэнд нь өөрөө гол төрөл. Тэгэж явж ирчээд би ингээ цоо шин мөрөөдөлт болсон баг. Япон л явъя. Тэрнээс өмнө би Герман явах гээд, Америк явах гээд те ингээ бэлтгэжсэн. Тэгэд хоёулаа их таалагдсан гэсэн. Бүтлгүүцсэн. Тэгээ Японд бол надад бүр үгүй тэр цэвэр цэмцгэр үнэхэрийн супер зан одоо бүх одоо тий бүх ингээ гайхамшигтай нэг 14 хоног очиод ирэхэд чи надад гайхамшиг санагдана эцтэй. Тэгэл би за ийшээл ерөөсөө ирээгээл. Тэгэд ирээл ерөөсөө ээж авдаа Японы тухай өдөр болгон яриад тэгэл өстө аав ээжийнхаа толгойд нь brain wash хийгээл те. Тэгэл за миний охин тэр Япон руугаа яв гэд. Тэгээд би 3 дахь курсээсээ чөлөө аваад тэр болохоор зэрэг 2 жилийн гэрээтэй одоо Япон хэлний сургалттай бизнесийн сургууль боловч бид нар бол Япон хэлний сургууль. Тэгээд би тэндээсээ яасан гэхээр 1 жилийн хугацаанд миний Япон хэл чинь угаасаа ингээд Монголдо Япон хэл жоохон сураад ирсэн. Тэгээд тэрийг чи бүр маш хурдан хөгжүүлж байгаа шүү дээ. Ер нь бол жилийн дотор бол бүр Япон шиг Японоор ярьдаг болсон юмс. За. Тэгээ байжсэн чинь би чинь нөгөө миний нөгөө тэнд нэг хөдөлсөн нэг шар байгаа шүү дээ. Нөгөө суйсын уу? За. Суйсын шараараа би чи яста сургууль хайгаад эхэлсэн. Урлагийн сургууль. За. Урлагийн сургууль хайгаад тэгээд яста ер нь дуучин болно гэж боддог. За тэгтээ тэр дуучин болоход бас юу амар нөлөөсөн гэхээр зэрэг нөө ширээний үхэн гэд яригдаад байгаа шүү дээ. Хөөрхөн амтан тий тэр чинь яг үнийг хэлэхэд би Японд ирээд Монголоос би Япон руу ирэхдээ ээж аваа маань хамаг юмаа л тухайн үед 5 хүүхэдтэй шүү дээ $300 өгөө явуулчихсан. $300 би ирээд найз охинтойгоо хөөрцөглөөд $160 орон заяа дугуй аваад хос Jordan пүүз аваад за тэгээд сарынхаа идэж уух юмыг бэлтгээд заяа тэгээд нэг дэвтэр номхон аваад паг сарын дараа ямар ч мөнгөгүй. Тэгээ би надад гэрлүүгээ яриад те ээж аваа мөнгөгүй байна надраа мөнгө явуулах гих ирэх байхгүй ш. Тэгээ миний ухамсарт тийм ирэх байхгүй. Тэгээс тийм байхгүй юм гэвэл ээж аваа маань зохицуулаад явуулна. Тэгэхдээ би надад тгийх тийм хүсэл байгаагүй. Би өөрийгөө хүй энэ газарт ирчээд би тийхгүй. Эдгээр ажил хийж болоод амжи би бас хийнэ гэд гүйж аваад. Тэгээ нөгөө нэг юм манай одоо Японд ч ингээд энэ бүтэн ингээд баарл ингээл бүтэн ингээл одоо нэг юм гудамж одоо хүүхдийн зур шиг ингээл нэг гудамж дүүрэн хэдэн мянган баар цэнгэний газар ингээ Маруген гэж нэрлэгддэг. Тэгээд одоо тэндээ ингээд бүх юмнууд нь байдаг байхгүй юу. Тэгээ манайхан тэнд л ажиллаад байдсан юм шиг. Манай монголчууд ч нөө юмаа ярихгүй шүү дээ биеиндээ. Чив чимээгөө нууцаар юмаа хийгээд байна. Тэгээ би байж байгаа за одоо яад юм бэлээ гэдэг дуугаад ширээд ингээд нөгөө Марugенээр нь яваад нэг газар орсон чи яа бурхан минь ийсэн яг янхны газар бурхан минь ингээд гарч гүгээл те ер нь ингээд тим юмнууд ингээд үзээд пэ юу амар олон амар хүүхнүүд сууж байна бурхан минь гэж гараал гүгээл те тэгээд ингээд гудамжаар нота яа дөө гэсэн хуухаа мажцсан явжсэн чи урд нэг юм тандгаар ингээд ихчтэй яг бүжигч ингээд бид нар чи өөрөө бүжгээр хүмүүцсэн учраас бүжигчтэй алхаа гიშгээр нь хараа таньждаг тэгэнгүүтээ хүү ихчээх чи юм асууя гэдэг. Тэгээд тэгсэн чи юу гэдсэн чи хичээн хайтаа бүжгэлдэг газар мэдхүү гэдсэн чи яг ямар бүжгийн зөндөл болон газар байгаа да гэхээр би ингээ Монголоос ирсэн оюутан байгаамаа ажил хайж байгаа Япон.
Тэнд чинь надад зориулсан монгол хүн алхаа явж ингэж байхгүй. Дээрээс нь Токио биш, бүр Китакюшугийн Кокура гээд маш жижигхэн хот. Тэгээ маш үндэсний хот байхгүй. Тэгээ тэр хүн дээр очиод гэсэн чинь нөгөө хүн чинь тийм үү. Ааха, чи ямар бүжиг бүжгэлдэг? Өө их чи би бүх төрлийн бүжиг бүжгэлдэг. Чи галзуу тий. Би өөртөө бүх төрлийн бүжиг бүжиглэн латин данс, спорт данс, бүр монгол уламжлалт бүжиг, ардын бүжиг гэдэг ингээд цэнгээд ингээд би бүгдийг хийн гэдгсэн чи тийм үү? Чи тэгвэл надад тэрнээсээ хийж үзүүлж болох уу гинэ? Болно гээл давхад ирлээ. За. Дахиад яасан чи нэг байшингийн 2 давхарт ороод нэг хаалга онгоолгоод яасан чи бараг том жижигээр нэг иймэрхүү. Гэхдээ дотроо маш кози, маш тансаг бүр ингээд нэг буланд нь роял тэгээ гранд пианоч байж ах шиг тий. Би бүр тэгээ ваа энэ жижигхэн газрыг ямар лаг юу аасан гэл. Тэгэл орсон. Тэгээд тэгсэн чинь за тэгээ ямар бүжиг бүжүүлэх үү гэсэн чи хичээ танд латин дууны ая вэ нүг. Нэг хүчтэй зийхгүй. Чи байна гэд. Тэгээд нэг латин дууны Энрике хинч байсан болно гэж хэлчихэж байна. Тэгсэн чинь Энрикегийн нэг дуу бас нөө чи ичгүй бүжиглэн штэ. Одоо яахыг бүжиглэхгүй болсон чи тийм үстэй. Тэг чаддаг юм тэр байж та хүн чинь ингээд одоо нэг 19 настай энэ чи амьдрах ухаан бидтэй тий. Тэгээ бүр ямар сайндаа тэгээ хийсэн чинь ямар хөөрхийн өстой хөөрхөн охин байна. Ямар гоё бүжиглдэв. За чи тэгвэл маргааш 5 цаг гээд хүрээд ирээрэй гэдэл тэгж гин. Тэгэл би бүр гараад өстой ваа би одоо ажилтаа болчихж байгаа юм бах таа гэл ёо бүр үгүй л хүдэ гэлээ баярлал гудамжаар алхачихсан гин өө яана биш дуугаа хаан дуугаа марцсан явж штэ дуугийнхаа газар тэрсэн чинь нөгөө $160 үнээр баг авсан нөгөө mountain bike ч байдгүй за дуу байхгүй яаж юм бол алдчихж байгаа юм бах таа гэсэн чинь уус Японд дууны улаан маш их байдгсэн тэр үед одоо ямар ааг мэдгүй байна. Хэдийгээр ингээд нөгөө ийм ингээд дугууны юу байдаг штэ. Тэрийн шууд ингээд төмрийн дахиар ингээд ягаад аваа явчихдаг. Яаж яхад миний дугууч амар үнэтэй, гой ганган нөгөө өдөр тутмын ингээд ажим одоо авгаа нарын дугуй биш тийм дугуй чинь дор нь аваа явцсан. Тэгээ би чи уйлаа гэсэн дугуйчгүй. Тэгтээ нөө сэтгэлийн үнд заа гэхдээ би ажилд орчиж байгаа юм чи байна гэд баярлаа явж байгаа штэ. Тэгэл гэртээ очиод ингээл дугуугүй амар гонигтай байштай найзтай хэлээд дуугаа алга болгоцсон. Тэгээ яаж хаад ингэчлээ. Гэхдээ яг нэг хүн юу аасан тааралцсан маргааш ир гэж ингээд. Тэгэл маргааш нь очиж байгаа байхгүй чинь. Өө нарачаа ирсэн үү? За сайн байна минь дөө. Ишаа ороод миний хөө энийг бар сайхан угаагаарай гэд ингээд 0 руугаа. Тэг би ингээд 0 цэвэрлж байгаа байхгүй. Би тэгээд уйлаад 0 дотор ч юм уу. Би сте гэртээ ч журлан угаач үзсэн. Би ингээд Японд ирээ журлан угаач ингээд бүр ингээд те. Тэгэл угаагаад дууссан чи өө за нарачаа дууссан нөө за тэгвэл хурж ирээ гараа угаагаад энэгээр ариутгаад одоо хоёлаа энийг хийн гэд галтгоонд би бүр гахаад ваад би бүр сая 0 цэвэрлж галтгоороо юу оо ямар сони ингээл бүр гайхаж байгаа ш тэгэл ингээл эдэлж хэрэгж байгаа бүх юм нь амар сонин. За тэгэл бит хоёр ингээл юм хумаа хийгээл байхгүй. Бүжиг байхгүй. Тэгээ нэгэ байж. Тэгээ нэг юм хумаа хийгээл ингээл жижиг ингээл snack food мод ингээл одоо би энэ чинь ингээл янз бүрийн юм хийх дуртай штэ. Яг үндэ тэндээс бас сурсан юмнууд агиих байдаг. Тэгээ байжсэн чинь нэг хүн эргэтэн орж ирлээ. Сайн байна уу гэсэн чинь нөгөө захирал аваа болтой юм аа. Манай нөгөө надтай намайг ажил авдаг их чинь оо ирашаймасэ гэл ингээл явчлаа. Тэгээ нөгөө хүнтэй юм яриад тэндээ суугаад ин бич байгаа мэтгүүдээ байжлаа. Нарача нааширгэн дуудлаа. За тэгэхээр би яваад очлоо. Тэгсэн чинь энэ ингээ Монголоос ирсэн оюутан байгаа ингээ өнөөдрөөс манад ажилд орж байгаа юм. Тэгээд би ингээл юм яриад байжсэн чинь миний хөө нааша суу гэдэл манай захирал тэгж гин. Захиралагч. Тэгэхээр би гахаад би юу гэдгсэн чинь тий нааша суу гэдгээр гайхаа суулаа. Чи юу уух юм гин шүү. За би юу гэд ажил хийж байгаа би юм уух юм гэд гаас юм юу жарлан цэвэрлээ галтгоо ингээд би тэгээд ингээд зочны хааж ингээд суух юм багтаа гахаад өө заа гэж суугаад юу уух гэсэн бүр гайхаад ингэж ингэсэн тэгвэл би оранж жуус ууж болохгүй гэж байгаа чи болно ингээ оранж жуусаа уулгаад за оранж жуусаа уугаад ингээ юм яриа суужсэн тэгсэн чи энэ айгүй өөрхөн бүжгэлдэг гинэ би өчигдөр ингээ бас нэг латин данс юу ахын би дээр нөгөө чинь угаасаа бүжгийн ажилд орж байгаа юм гэж бодоод Монгол бүжгийнхаа хувцсыг бариад ирсэн ай маягтайгаа за юу тэр үед Жансан оруугаа цагаан сувраг гэдэг юун дээр угаасаа энэ соосоо сургуульд тахта тэр бүжгийг хийгээд өөрийнхөө дэглэсэн бүжгийг хийгээд бүр тэрүүгээрээ өчнөө ингээд шагналуудыг авч ирсэн баггүй юу тэгээ тэр бүжгийнхаа хувцс моцыг бариад ирсэн нөгөөт чинь за одоо ингээд л одоо цагаан дээрх шиг юм цав цагаан ийм торгон ийм монгол хувцастай тэгээ бүжгэлдэг байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь энэст айгүй өөрхөн бүжгэлдэг гэдгсэн чинь нөгөө нь тийм үү харъя л да гэд. Нэг бүжиглээд байхаар займаа юусоо байхгүй. За ингээд нэг юм жоохон бууланд заа юу. Тэгээд бүжиглээд үзүүл миний дөө яа тийм тэр гой бүжгээ үзүүлчих гэ. Тэгэхээр би хусаа солиод ирэх.
ичгүй заяа. Хуцаа солиод тэгээд нөгөө нэг жамсан норгийнхаа аяыг тавиад ингээ бүжиглээд ингээд инглээ. Тэгсэн чинь бүр нөгөө хүн чинь бүр хөө өстө супараашээ гэдэг. Ямар гайхамшигтай юм бэ өстө Монгол гэж юм бэ тийм үү? Энэ аялал нь ямар гоё. Энэ уян налрахаа хөдөлгөөн ямар гоё юм бэ те. Хөө өстө Монголын талаар судлаа. Монголын талаар бүр өстө шал өөр сэтгэлтэй байсан бүр өстө ямар гоё юм бэ гэд. Нөгөө хүн чинь тэгснэ надад 10,000 юм өгдөг шүү. Би гайхаад одоо тухайн үеэр бол одоо 100,000 төгрөг байхгүй юу? Одоо 250,000. Дугуйны 50,000 төгрөг. Тэгээ дугуйны хүн чи баг хулч хүнд те. Тэг би бүр гахаад үгүй гэдгсэн чи манай захиралч юу ч байгаа чи авалгүй байдیں۔ Чамд өгж байгаа юм чи аав чиний авиасыг үнэлж байгаа юм. Би бүр гайхаад really гэд oh my gosh би яг нэг ч төгрөг болсон баа шүү дээ яг үнэлгээд. Нэг гадуур ингээ комбини ингээд те одоо монголоор CEO шиг ийм 24 цагийн дэлгүүр мөлгөөр ороод юм авах ч мөнгөгүй болсон яг үнэндээ тийм байсан байхгүй. Тэг тийм хүн чи 10,000-ын ар гайхаж байгаа юм чинь. Вау гэд. За тэгээд би хэд хоног байжсэн чи Юки гэдэг нэг хятад охин ажилтдаг гэдээ бас хэлжсэн. Бас нэг оюутай охин. Тэгээд тэр Юки маань хөрөөд ирсэн. Амар хөөрхөн ааштай. Нэг баг ингээд нялх хүүхчи царайтай. Тэгээд нэг юм зөөлөн. Тэгээд би ч юусоо цалин байлаа асахгүй байгаа штэ. Тэгээд тэр юм жижигхэн хийх үү тэгээд тэр газар чи яадаг вэ гэхээр ийм маш урт техтэй. Техтэн дээрээ бид нэр техникийн ард нь болохоор ингээд юм хийгээл хоол унд жижигэн шажигэн одоо маш ингээл те дээр нь юм тавиал ингэчиж болох хоол ундаа бэлдээ. Тэгээд хүмүүс юу захиалахын тэрийг бэлдэж өгөөл тийм үг гэж яриад байждаг байхгүй юу? Тэгээд тэндээ нэг тийм зөөгчийн л ажиллахгүй. Тэндээ нэг жижигхэн одоо баг ийм буудан шиг л яг ийм буудан заяа хоёрхан нэг бууланда. Тэгээд ийм буудныхаа өмнө ингээ хоёр ширээтэй. Тэгээд тэнд хүн суувал очиод хажууд нь суугаад юм яриад те ингээд яагаад гэвэл японочууд шүү дээ те шууд архийг уудаг байхгүй юу? За архийг яаж уудаг вэ гэхээр одоо нэг стакан байла те. Стаканы 11-д нь вискигээ хийгээд дүүртэл нь одоо мөсөө хийгээд тэгээд ус хийгээд энийг мизовари буюу усан одоо юу гэх ингээ холимч гэдэг юм тий. Тэгж уудаг байхгүй. Тийм соёлтой. Хизээч нэг дор нэг вискиг уугаад явдаг хүн гэж байхгүй. Бүр цагаан арх водка бол вообще баг гарахгүй. Тэгээд тэр мизоваригаа уудаг эсвэл одоо чуухай гэдэг юм пими тийм нэг уудаг байхгүй. Тэгээд шампань уудаг. Тэгээд тэгсэн чинь тэгээд тийм л ажил байхгүй юу? Тэгэхээр яг тэ нөгөөх нь гинэ юм чи уухтан тусалдаг л ажил. Тий, одоо хүний уугал юмыг бэлдэж өгч जैन. Тэгээ одоо хүний уух юмыг бэлдчихэд урд нь амьд хүн зогсож хахад юм ярихгүй ингээд гүлигээ зогсож шал тэнийг үсттэй. Нэгдүгээр, хоёрдугаар тэр бас айгүй гоё караокетэй. Тэгээ хүмүүс чи ирээд ингээд тэгэн дээрээ сууж байгаа дуулдаг байхгүй юу? Дуулаад тэгэнгүүт нь би бас дуртай юм чинь дуул гээл тэгэнгүүт нь дуулъя гээл дуулаад тэгээ ингээд шин дуу сурах нь миний япон хэлэнд юу өөрөө ч бас дуулах сонирхолтой. Тэгээ дуулаад ээжэтэл хүмүүс чинь нөгөө нэг яад нөгөө манай Монголд ааштай авиаслаг монголчуудад ортол найзыгаа бити шүрөвтэй чээ гэдэг шиг те. Яг үнэхээр тэл хүн болгон ямар гоё дуултын ингээл ингээд дахаар чинь ингээ нөгөө нэг дуулах ийм хүсэл эрмэлзэл бүр том болоод те дуучин болох мөрөөдөл чинь нилээ те тэнгүүд нь ерөөсө дуучин болъё. За жүжигчин гэжсэн. Тэгээ би ингээ хайж агаад Tokyo School of Music гэдэг ийм мэргэжлийн ийм коллеж олоод тэрэндээ очиод шалгалт өгөөд тэгсэн чинь намайг итгэдэггүй монгол хүн гэсэн чинь би ч одоогийн шиг нэг ийм бандгарын юм байгаагүй шүү дээ. Дөнгөж 50 хил мэлтэй тийм жоохон 10 тийм жоохон охин чинь тий. Тэгээд очиод юу яасан чи хүчихэд яг үнэхээр Монгол гэж юу ямар сони юм бэ? Манай угаасаа ингээд олон улсын хүүхдүүд сурдаг ч гэсэн Монголоос л анх удаа хүүхд ирж байгаа. Тэгээ би чинь англи японоор нь дуулаад алж хайдсан байгаа эцтэй. Тэгээ сургуультай тэнцчээд. Тэгээ нөгөө 2 жилийн гэрээтэй сургуулиас 1 жилийн гэрээ. Тэг чи бас их юм болсон. Ингээд нэг амархан ингээд дардын явчихгүй шүү дээ. Ингээд зэр чи ингээд зөндөө олон юм явж байгаа байхгүй. За тэгээд нөгөө буцаад нөгөө нэг ажилдаг газар руугаа очиход яасан гэхээр зэрэг нөгөө Юкитайгаа хоёул аягаа угаацчихсан асууж байгаа. Юки чаан цалин хийдин гэдгсэн чи цалин ууганд цагийн 700 эдийн нэдий. Гэхдээ чи бүр гэхдээ их авах хаа гэл тэгж байна. Тэгэхээр тийм үү гэл тэгэл байж байгаа за хидчихсэн хамаа алга. Цалин л авч ивэл хамаа алга гэл. Цалингийн өдөр боллоо. Нэ хийм том бор ийм зузаанд өгтөө өглөө. За. Гэхдээ би өөр гайхал зүрх бүр түг хийж амж. Гүн ч одоо төгрөг байгаа л гэлээ. Дан мянгатаар л юм бах та. Йоо за гэл ингээл онгоолгоц. Бөө 10,000-т. За. Бүр нүдэндээ итгэхгүй чи болоод үзтээ. Хэдэн төгрөг авах вэ? 18 260 хэдэн мянган юан. Йен.
Yen юу are you said чинь yen заяа. Тэ чи боддоо нэг нь одоо тухайн үеийн ханш 9.5 мавтай байсан үе. Тэгэхээр чи эдэн үр юм. 3 сая орчим төгрөг авахгүй юу? 1 сарын цалин уу? 1 сарын цалин. Вау. За. Тэг би чинь амьдралдаа тийм үзээгүй хүүхэд чинь бүр гайхна үсттэй. Бүр гайхаад бахархаа заа гэдэг шууд 50% лан шууд сая 130 мянган йенийг заяа ил ингээд бариад яг маргааш нь яж хахад манай нэг ангийн дээд ангийн охин Монгол руу явна гэж байжсэн. Шууд тэрэнд очиод минийз очиод манай ээж төгчөөрэй гэж 130 мянган йен өгсөн. Нөө чи аваачаад өгцөн. Тэр ирээл сургууль дүүрэн бөөн хилам ховж болоод тэгээд охин тий нараа ингээд юу аасан ингээд ангийн ширээнийг өгөн болсон. Үгүй яг мэдгүй ингээл тэр ирээл ингээл янз бүрийн хов зөв гараал те яг үнийг хэлэхэд тэр сургууль байсан бүх охтод тийм ажил хийдгсэн. Тэгээ хамгийн гол нь тэгсэн чинь хамгийн гол их мөнгө олцсон юм байна. Би гол нь их мөнгө олцсон байхгүй юу? Тийм байна. Тэгсэн чинь яасан гэхээр зэрэг тэгээд Юки чан гэж яах вэ? Чи ихийг авах яа тэгвэл чи гой дуулдаг бас бүжгэлдэг юм чин гэж тэгж байгаа байхгүй. Тэгээд магадгүй би Юкигээс их авсан л баг л та. Гэхдээ би тэрийг бол Юкигээс асуугаагүй. Тэгээд тэгсэн чинь сургуулийн юу декан багш маань намайг дуудлаа. За ийм ажил хийж байгаа юм байна. Бид нар мэдлээ. Энэ ажлыг хийж болтгоо маа, оюутан хийж болтгоо маа. Ингээд одоо энэ ажлыг ажилла болох ёстой. Тэгэхгүй бол одоо сургууль төгсөх тийм бол байхгүй гэд. Тэгээ би чи уйлаа захирал дээр очдөг юм аа зү. Нэг уйлахгүй л дээ. Гэхдээ ингээд гудаагаал дээ. Ер нь бол дотроо бол уйлж байгаа штэ ямар хэцүү юм ингээд нэг айтайхан юм болчих гэхээр л дээ. Тэгээ очиод захиралдаа хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөөч өө тийм үү? Зүгээр би маргааш сургууль дээр ч очих гэв. За. Тэг би өөр гайхаад таа манай захирал сургууль дээр юу гэх юм бол цаа дүүрс эрэг гэж одоо бас Япон хүмүүс юм чи учир начраа олчих байлгүй дээ гэл. Нөгөө Япон эмэгтэйгээ дагуулаад захирлаа дагуулаад очлоо. Манай нөгөө угаасаа хүмүүс чи ер нь ингээд бүхийж ёсолдог штэ. Тэр хүний чи харстай бүр амар бүхийж ёслоод тэр бүр таниад бүр заяа моосан сайн байна уу гэж бүр тэр бүр гайхаад ч тэ яагараа тэмдэглээ гэсэн чинь манай Кокура хот чинь ийм бөөрийнхээ ийм бөмбөр эдэн штэ. Нөгөө Гион Тайко гэж ярьдیں۔ Ингээд дуулаад ингээд бөмбөрдөөд идэг. Тэрнийх нь бүр ийм нөгөө нэг Гион Тайкогийн хот байсан юм байна. Тэрнийх нь заяа эмэгтэйчүүдийн нийгэмлэг гэж байдаг юм байна. Бүр тэр нь бүр алдартай ийм одоо тэр бөмбөрийн одоо нэгсэндээ бахархал бүхий хамтлаг гэх юм уу те. Тэрнийх нь ерөнхийлөгч эмэгтэй байжээ. Нөгөө сайн хүний заяа тавилан чи өөрөө ингээд тгээ яасан гэхээр зэрэг нөгөө хүн чи ирээд манай Нарачаан бол тийм ажил хийдэг юм аа. Энд чинь манай Нарачаа ингэдэг. Яг уу энэ хүн ингээд маш гой бүжгэлдэг учраас бүжгээ хийгээд хүмүүсээс тип авах үе байдгаа. Тэгээ дээрэс нь бид нар одоо 100-ны баяр нацсан мацэрэд орох гэж байгаа. Гион Тайкогийн гэр бүлд Нараа маань орж ирж байгаа. Тийм учраас та нар ингээд энэ охид дэмжиж ажлаа бол бид нар яг 4 цаг угаасаа оюутан өдөрт 4 цаг ажил хийх ёстой. Тэгээ ингээд 4 цагт нь ажлын дуусгаад Нарачаанг явуулжээ. Тэгээд ингээд баярт орж байгаа гэдэг. Тэгээд би ч нөгөө ажиллаа хийгээд. Тэнгүүтээ маргаачлаас Гион Тайкогийн бэлтгэлд ороод тэр нөгөө нэг ингээд Японы чи годомж ингээд амар гоё штэ. Тэрүүгээр чи нөгөө нэг бэлтгэлдээ ард жигнэсээ 100-ны баярт нь ороод ингээд юм хүм боогоод Япон хувц өмсөд ста дээрээ тэгээд надад тийм зураг байдаг. Одоо тэр юунд тухайн үед чи өөрхийн энэ одоогийн шиг юм дата хадгалдаг юм байхгүйгээд угаалгаад авсан зураг мураг маань хинд байлаа. Яс нэг телевизүүдэд ярилцлага өгч тухайн үед явж байгаа л тэгэл одоо нохоон замаар олчихгүй тэрийг олж авна манай хэд уулан дээр надад байгаа гэд хин нэг хэлж ийсэн. Нэг байлоо боловсролч байлоо. Тэгэхээр нэр тийм байхгүй. Тэгээд баярт нь ороод заяа. Тэгээ яг үнийг хэлэхэд манай сургууль шүү дээ те намайг үдэж өгөхдөө бүр бөөнөр үдэж өгсөн. Чиста айгүй мунд чи бүр мөрөөдөлтэй хөрөө. Тэр хөгжмийн сургуулиа төгссөн гэсэн үг үү? Хөгжмийн сургуультай тэгээд би тэр сургуулиас Токио руу шилжиж байна. Одоо. За ингээд нэг жилийн сургуульд ингээд тэр Чикара гэдэг югаар Кита Kyushu бизнес Сэмон Гакко гэдэг одоо Японы хэлнийхаа сургуулийн нэг жилээр төгсөөд Токио руу одоо би нөгөө шалгалт өгөө тэнцсэн сургуультай ирж байна. Тэгээ Токиод ирээд ерөөсөө тэгэл Токиод бол яадгийн яг л нөгөө ажил Токиод ирээд бас яасан гэж Токиод ирээд Гинзад ажилд орсон. Гинзад ажилд орохдоо алдарт Гинзад ажилд орохдоо яасан гэж нөгөө тэр мамасан одоо тэр захирлаа мамасан гэдэг байхгүй юу? Нөгөөдгөө болохоор эрэгтэй хүнийг бол юу гэж боддог мэдгүй. Тэгээ тэр мама маань болохоор манад ирдэг байсан амар том корпорацийн зөвлөх Сэммү гэж хэлдэг байхгүй юу?
зөвлөх хүнийг Сэмү нэг юм ихч байсан байхгүй. Тэр ихчэд хэлээд одоо Наара маань Токио руу нүүх гэж байгаа. Та энэ хүүхдэд нэг айтайхан ингээд тэ найзвартай газарт ажил олж өгөөрэй гэд. Тэгээд тэр шугамаараа бүр ингээд амар азтай. Тэр үнэхээр бүр ингээд заяа тавилан бол байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь ингээд юм зөв үнэхээр ингээд гинэн ингээл үнэхээр ингээд нэг сайхан болгох юмсан хүн хорлчих юмсан биш те. Зөвхөн өөрийнхөө амьдралыг сайхан болгох юмсан ингэ явж байгаа үстэй яг үнэндээ тий. Тэгээд тэрүүгээрээ гинзад ирээд тэгээ ажиллаа тараад би бүр яадаг байсан гэж гинзагийн ажил ингээд 12 цагт дуусгаад 12 цагт шин башигаас хамгийн сүүлчийн богоонд чихүүлж жагаад ороод ажил тараал богооны буудлын хүртэл скүүж амж хамгийн урдаараа тэгэл гүүгээл чихүүлж ороод явах яадгүй л Герман одоо Нишкасайд одоо ер нь бол Токио хот Чиба гэдэг ингээд залгаа штэ эднэр чинь тэгсэн мөртлөө ингээд Шинканс одоо метрогоор яваад орчин хідэн буудал. Тэгвэл хідэн буудал ч гэсэн такситрх юм бол үнэтэй гарна. Тэгээд метрогоор оол гайгүй. Тэгэл стандараа Гинзадаас зөөгч хийсэн үү? Гинзадаас зөөгч хийсэн. Гинза зөөгч хийж байгаа сүүлдээ нөгөө сургуульчин бүр ингээд 2 дугаар курс руу ороод ирэнгүүт маш их бэлтгэл тоглолтын rehearsal ажлуудтай болоод Гинзадаа ажиллаж чадахгүй болоод. Тэгээ Гинзагаас гараад тэгээ гинзагаас гарангуудаа яг өөрийнхөө амьдардаг одоо газрынхаа одоо нэгсэндээ биеинд амьдардаг бол яг энэ газрынхаа одоо метроны буудалд Накао гэдэг одоогоор дуугийн мэддэг одоо нэгсэндээ хурдан одоо ийм хурдан хоолны түргэн хоолны газарт ажиллаж байгаа байхгүй. Тэгээ тэнд чи яагаад гэвэл хичээл бүр 7 молоо гэж тардаг болчингууд ажил 7-оос эхэлж яхад би чадахгүй ш. Тийм учраас бүр шүн 10-аас 3 цаг хүртэл ажилладаг шөнийн ээлжинд ажиллаад өстө нэрэ бүр тэгж ямар сандаа шүүн ингээд нөгөө тархын өмд хүмүүс чинь ингээд шоудал ингээд билүү бол итгэл орж ирж билүү олны газарт Японд ер нь тип өгнө гэдэг ойлголт байхгүй байхгүй. Тийм газараас хүртэл би тип авдаг байл шүү. Нүүрний буй юм байна. Чи ямар амар хаш нэг хүмүүс орж ирээсээ гэж байж хаа чи оо маа якорой наа гэх хүмүүс цочоо энэ одоо чи бүр ямар аим гэгээлэг юм бэ гэсэн үг байхгүй юу? Оо яста умаа харш өнөр ямар амар тэг гэгээлэг юм бэ гэж мэгсэн ирнэ. Яа хөөрх юм бэ гэж одоо тэг ингээ тип мэд ингээ 500 ингээ зоос мосны тип мэд бүгдэг байсан байхгүй амар хөөрхөн. За тэгээд дуучнаараа амжилт үзүүлрээгүй гэж боддөг шүү дээ. Ягаад? Одоо дуулж байна уу шээ? Харин жилийн өмнө төрцөн л ахгүй да. Манай монголчууд тийм хийм маяг тэгж амар яг оргил мөхл карьер хүйж чадаагүй гэдэг үү? Манай монголчууд шүү дээ те. Нэгдүгээрт тийм стил жанр тийм юм хүлээж авах цаг нь биш байсан байхгүй яг үнэ. Би бол тэгж бодсон. Тий. Миний дууг ойлгохгүй, миний стил те хийм маяг хэмнэлийг ойлгохгүй байсан байхгүй. Одоо бол жоохон R&B стилтэй байсан. Нэг тийм жоохон pop R&B стилтэй. Тэгээ одоо бол яг уу гэхээр зэрэг юу ч хийсэн хамаагүй би өөрөө хиймээр байна. Тэс чамд таалагдах гэж бол хийгээгүй гэдэг ийм ертөнц олчлаа шүү дээ. Би маадгүй одоо тэр уран бүтээлийг одоо тэр үеийн өнгө аясаар хийсэн бол үдийд л авах байсан баг л та. Тэгэхээр цаг үеэсээ төрүүлнэ гэдэг чинь бас айгүй юм л дээ. Тэг яг үнэ. Уучлаарай би бүр үнэхээр хэлж чадна. 2005 онд намаа зүгээр Google дэше хүн Монголд ирж хахад урлагийнх нь хүмүүс хүртэл гоё ганган биш байсан шүү. Үнийг хэлгээд. Тэгээ би тухайн үед ингээл хамаа юмаа ярьцдаг. Нэг Сандима 25 дугаар телевизийн нэвтрүүлэгт ороод сарын зардал 3 сая гэд хэлсэн чи пэ гэд бүртээ амтан үнчээстэй шуугаал энэ хүүхэн сарын зардал 3 сая гэдэг вэ нэмэн гинэ минэ гэл те. Тэр үуч одоо өдөр болгон өсчин ордог. Өдөр болгон ингээл одоо тэгжил амьдарч илш яг үнийг хэлэхэд одоо сарын зардал тий одоо сарын зардал 3 сая байтугай болсон. Гэхдээ тэр зардал юм ямар болох хамаагүй. Хувь хүнийхээ хувьд хэрхэн хөгжсөн, хэрхэн нийгэмдээ тий одоо бас тодорхой хэмжээний нөлөөлөлтэй, манлайлалтай тий өөрийнхөө дотор лугшдаг байсан юмнуудыг ямар төвшөнд хийгээд аваа явж байгаа юм бэ гэдэг нь л чухал. Одоо бол надад тэр урлагаар айхтар гайхуулаад тий яа мэдээж урлаг сууртай урлагаар ингэ явж байсан хүний хувьд бол хаяа ч гэсэн ингээл амар гой тайзан дээр гой ингээл яг иймэрхүү дуу ингэж дуулаад ингэж бүжиглэнсэн гэсэн тийм бол орж ирдэг. Гэхдээ яахын шин залуу хүүхдүүд өчнөө гоё хүүхдүүд өчнөө шин юмыг ингээ гаргаж ирээд цаагүй нь өөрчлөгдөөд ингээд байж хад заавал ингээ те магадгүй миний одоо хувь заяаны энэ одоо наран туяа наара гэдэг хүн болж төрөөд уг нь бол наран туяа гэж төрсөн л доо гэхдээ одоо наран туяа наара болсон. Тэгэхээр энэ хувь заяаны үүрэг даарлага нь юу байгаа юм? Магадгүй тийм биз дээ. Магадгүй би ингээд одоо хинч мэдгүй болооч улс их орноо гүйгүүлэх хувь тавилантай хүн юм бэл. Би мэдгүй шүү. Чич мэдгүй шүү. Тийм биз дээ, тий? Сонгол өрсөхгүй. Одоо тэгээ шүү дээ. Одоо зорилго бол хэвэндэл байгаа. Тий? Яаж хэрхэн аль намаас
Би бол намууд надад санал тавиул мөн сайнсан гэж бодсон юм. Тэгсэн чинь харамсалтай намууд маань өөрсдөө ингээд нөгөө мөнгөн уралдаан жагсаал дээрээ асуудалтай байгаад нам мамаг тоохгүй байх шүү гэнэ. Би ч бол 2 удаа зүр сэтгэлээрээ мөнчгөрөөрөө те би дааж унаж үтсэн хүн шүү дээ. Тэг хизээч би даагаад бол амжилт олохгүй юм байна гэдгийг би өөрийнхөө те одоо үнэхээр одоо яс маханда тулгадаг бол туулаад үтцсэн байхгүй юу. Гэтэ одоо харамсалтай нь одоо бүр ингээд сураггүй жижиг намыг би чиржсэнээс тийм биз баг худалч хүн миний фэйсбүүкийн дагагчаас баг тэг гişүүдтэй тим намыг ингэж чиржсэнээс одоо нэрээ гэсэн. Монгол Ардын нам санал тавьд хүлээж авахд бэлэн гэсэн үг үү? Авмаар л энэ үнийг хэлэхэд. Яагаад гэвэл гархан чухал шүү дээ. Тийм шүү дээ. Бодолтой. Та нар энэ хараад дандаа конопны хүмүүс гараад зөвхөн өөрсдийнхээ эрх ашиг, зөвхөн бизнесийнхаа хүрээнд те коноп дардаг бүлэглүүд гараад ингээд яг жихнээсээ амьдрал, жихнээсээ иргэдийн амьдрал те бүгд орхигдож байгаа үстэй. Тэгвэл ямар ч хамаагүй аргаар гарчаад гарсан хойноо ард иргэдийнхаа төлөө байх 1-2 хүн ч гэсэн орвол сайн биш үү? Тийм шүү дээ. Эсвэл Монгол Ардын тэгснээ амар сонин монголчууд үнэхээр намдаа дургуун уу гэхээр сонгуулиар ста намаараа ханарна. Амар. Инхээр энэ шудраг бусын чинь дунд би үнэхээр ингээд айгүй би ингээд худлаа яриад ингээд те би л ингээд нам бус гэл инхээр хэцүү байхгүй. Заримдаа яг үнэхээр зөв өмнөний төлөө чөтгөртэй ч хамаагүй нөхцөл л тоо. Тийм биз дээ. Тийм уул нүг бол байдэн штэ. Тэгээд байж исэн чи. Чөтгөр бүтрийг жаашаа чөтгөрөөс санал хүлээгээд дээ. Тэр их арай гэдэг шиг. Тэсээ Монгол Ардын нам уучлаарай гэхгүй тий. Гэхдээ яг үнийг хэлэхэд ингэсэн юм. Би яасан гэхээр зэрэг Монгол Ардын нам чинь уг нь энэ нөгөө нэг жагсаалтаа юу гэж анх зарласан бэ гэхээр бид нар энэ жагсаалтаар жинхнээсээ нийгмийн одоо төлөөлөл болсон, нийгмийн дуу хоолой болсон ийм хүмүүсийг жагсаанаа. Энд бол бид нар намын ямар нэгэн олигарх те одоо мөнгөтэй хүмүүсийг жагсаахгүй гэсэн баггүй юу. Харин нөгөө талд ан дээр юу болж байгаа вэ гэхээр ан дээр бүр зүгээр л квотон дээр л мөнгөтэй хүмүүс нь алдчихж байна. Одоо би яагаад аны имийг сайн мэдээд байна гэхээр миний одоо бүх одоо охид эмэгтэйчүүдийн хамтран цэцэгч цэцэг сайхан байна. Хөөрхөн амтаа ингээл хинтээд ингээ горилоо авчаад шууд ингээл тойрог өөрсдийнхөө нам дотроо жигдэж байгаа юм чи. Цэцэг сайхан гэж. Цэцэг сайхан гэдэг одоо миний алтан хамтрагч байгаа штэ. Митүү хөдөлгөөний зохицуулагч. Тийм үү? Тийм. Тэгэхэд л ингээл би харж байгаа байхгүй. Цаад чи ингээл ерөнхийн надаа ингээл тойрч аанасаа жигдсэн үү те? Үгүй жигдэггүй л байгаль та. Гэхдээ ингээл үгүй одоо ял юу ч тодорхой биш байгаа. Тэгтэл ингээл нөгөө хүмүүс чи ингээл нэг яваал ингээд юу яах ихэн бүгдэнд нь нээлттэй штэ. Жишээлбэл ан дотроо ч гэсэн тийм биз дээ. Тэгэхэд шууд нөгөө мөнгөтэй эдэн улгаачууд нь жигэл тойрог нь тоглолт хийж байгаа байхгүй. Тэгээ манай хүн чинь нөгөө гандан бууршгүй надрахуу зантай. Тэгээд тэр чинь ингээд өөрийнхоороо ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр байдлыг харахаар аан бол угаасаа ерөнхийдөө юу чагсаалтанд бол хамгийн түрүүлээд аль хэдийн тохироогоо хийсэн олигархуудаа за нийгэм төлөөлж зөвшөөрсөн ааны нэг хэдэн лидерүүд за тэгээ дээрэс нь нөгөө нэг өмнө сонгуульд нөгөө нэг худаг ус барин гэж амлаад юу ач чадаагүй тэр одоо хэдэн тэр бумаар нь үрсэн тэр хүмүүсийнхаа мөнгөний аваад чагсаалтаар оруулахаар бол юу аж байгаа л гэж би өвдө хардж байгаа. Харин нөгөө талд би яагаад аныг надад санал тавиасаа ч юм уу эсвэл санал тавих болов гэж горьцсон гэхээр зэрэг өөрсдөө нийгмийн төлөөлөл болсон маныг одоо би сая аныг гэсэн уучлаарай. Монгол Ардын намыг яагаад надад санал тавьчих болов гэж бодоод горилсан гэхээр зэрэг нөгөө хэд чинь өөрсдөө нийгмийн төлөөлөл болсон хүмүүсийг гаргана тэ нийгмийн дуу хоолой болдог хүмүүсийг гаргана гэх. Тэгэхээр чи одоо би чи одоо хүүхэд эмэгтэйчүүдийн хувьд бол тэ 2 удаа өөрийнхөө болон олон нийтийн зардлаар сонгуульд яваад үтцсэн төдийгөөс үдийг хүртэл тууштай эмэгтэйчүүдийн төлөө тэ охид эмэгтэйчүүдийн төлөө ингээд дуу хоолой болоод явдаг одоо нэг хэдэн хүн жигсаавал одоо нэгдүгээрт нь би жигсэн үсттэй. Ууг нь бол тий. Тэгэхээр би тийх бах гэж бодсон байхгүй. Тэгсэн чи одоогоор надад тийм ирэхгүй байгаа. Тэгээ би яг ингээд шуум арж исэн чинь одоо ингээд нөгөө чи ширэлцсэн байсан би тий ширэлцсэн штэ. Одоо нөгөө Монгол Ардын намын оюун эрдний гүнжнэр гээл тий. Тэгэхээр яг тэгээд тэгэл юм байна л да гэж бодож байгаа. Гэтэ нэг ямиг монголчууд аягүй сайн ойлгомоор байхгүй. Үнэхээр их орныхоо төлөө цоглох зүрхтэй байхгүй бол 10 жилийн дараа 20 жилийн дараа тий ер нь бид нар яг ямар нөхцөл байдалтай байх вэ? Энд бид нар одоо 10 жил 20 жилийн туршид амар баян тансаг байгаад ч яах юм? Ер нь тийм биз дээ.
Тэрнээс цаашх амьдрал бидний үр хүүхэд те үр хойчууд маань хэцүү байх энэ улсыг яагаад байгуулах гад ингээд улс төрийг мөнгөний ингээд тоглоом болгоод те зүгээр ингээд нэг ямар амар ханад цаддгүй их одоо сэтгэл вэ. Гэхдээ одоо нэг хөдөө сайхан байшинтай хотод нэг байртай хахад надад бол үнэхээр болж байна. Хөдөө хотыг холбоод явцдаг нэг машинтай хахад болж байна. Илүү баяжчих яах гэдэг юм бол тий. Энэ одоо зарим одоо манай Монголын том корпорациуд улс төрд нөлөө бүхий өөрсдийнхөө гүнж ханхуу нарыг оруулдаг энэ том улсын одоо баялагаар баяжсан хүмүүс бол хэдэн үеэрээ цадтлал тий өсгөргүй л одоо баяжсан штэ. Тийм байж ямар амар зогсолтгүй ингэж явд юм бэ те. Би тэрэнд нь гайхаад байгаа. Гэтэ Нара юу юм шүү. Нөгөө талаараа одоо Нарагийн хувьд ингээд бас том л байна л да тий. Одоо жижиг намын гишүүдээс илүү одоо дагагчд надад байна гэд. Монгол ардын нам надад санал тавих болов гэж бодсон үгүй гэд. Эсвэргээрээ эн чин нам гэдэг чинь нэг том систем шүү дээ. Тийм үйлчилж байгаа. Магадгүй Нара Монгол ардын нам дээр очиж би танаа намд хэлсье. Би намын үзэл бодолд чи үнэн чи зүтгэе гэх систем шүү. Ягаад? Тийм одоо соёл би намын үзэл бодолд ерөөсө зүтгэх гэж ерөөсө улс төрд гарч байгаа биш байхгүй юу? За. Би ерөөсө энэ нийгмийн ахуйн хүрээнд те хүүхэд эмэгтэйчүүд категорийн хувьд ч гэсэн ойлгомжтой шүү дээ. Хүүхэд эмэгтэйчүүд гэр бүл залуучууд энэ орчныг л би засаж сайжруулъя гэж зорьсон тэр зорилго хിവэрэ. Би тэгэхээр одоо геополитикийн хувьд, эдийн засгийн хувьд те олон улсын харилцааны хувьд те одоо юу гэдгийг одоо батлан хамгаалахын хувьд ингээд оролцоод явъя те гэж байгаа бол биш шүү дээ. Одоохондоо миний төсөөлөл хүрч чадж байгаа, миний зориг хүрч чадж байгаа, миний өөрчилж чадна гэж бодож байгаа энэ итгэл үнэмшил энэ хүрээнд байна. Гэхдээ энэ хүрээн өөрөө манай Монголын хамгийн том нийгмийн асуудал байдаг. Байнга өдөр бүр, 7 хоног бүр, сар бүр, жил бүр. Тэгээд хамгийн аимшигтай нь дандаа томордог. Хизээч асуудал нь шийдэгдэггүй тэгсэн мөртлөө энэ асуудал дандаа улс төрчдийн хамгийн гоё секси сэдв байдаг. Хүн болгон хүүхэд эмэгтэйчүүд те гэр бүлийн асуудлыг яадаг мөртлөө гараад 8 жил, 4 жил, 10 хэдэн жил болчих хинэн ч өөрчлөөгүй байдаг байхгүй юу? Тэгэхээр би бол миний дотор юу гэж бодож байгаа гэхээр би сансан зорьсон юмдаа заавал хүрдэг. Үнэхээр ороод учрыг нь очих юм бол би ядаж нэг ч гэсэн юм өөрчилж чадна гэдэг итгэл надад байгаад байдаг байхгүй. Хүн чинь нэг те ингээд санаж авбал бүтэн, сажилж авбал хүрнэ гэдэг шиг те нэг тийм байдаг үстэй. Жишээлбэл одоо анх намайг ингээд 10 жилийн сургуульд ингээд те гэл явж байхад хин ч намайг дуучин мөн. Би тодорхой хэмжээнд дуучин болсон. Дуучнаараа би олон танигдсан. Тэ 10 жил байхад маань ингээд чи хизээч Японд сурахгүй гэж хоорондоо хэрэлдэж лээсэн. Би Японд сураал. Одоогоороо би Японоор тодорхой хэмжээнд яг тэнд амьдраагүй хэрэглэхээ байлаад удажж гэсэн тодорхой хэмжээний мэдлэг бол байна. Гэх мэтчлэн хүн чинь дандаа ахиж дэвшдэг. Гол нь тэр хүсэл тэмүүлэл өөрт нь байгаа мó гэдэг чи айгууч болохгүй. Тэ? Тэгээ би дээрэс нь бас нэг юм үзүүлмээр. Одоо ингээд өөрсдийнхээ улсыг эх орныхоо ард ирээдийнхаа хувь заяа ирээдүй тэ энэ улс ямар байхыг тодорхойлдог энэ хүмүүсийг монголчууд хамгийн муу муухай худалч хулгайч заваан завхай залхаа тэ ийм одоо юу гэдгийг ингээ хувилдаанд ингэж оролцож чаддаг ийм хүмүүс байдаг газар гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч эхэлж байгаа нь хамгийн харамсалтай. Юу нь одоо дасчиж байгаа байхгүй. Тэгээ тэр ихтгэл надад хэлж шít. Нара минь чи тэр балиар газарт очиж юу хөө. Тэгснийхээ оронд ингээ лайв аягээд бид нартэйгээ хамт байж. Энэ бол маш юм ингэлтэй байхгүй. Өөрөөр хэлбэл энэ улс ямар байх юм? Энэ улсын баялагийг хэрхэн яаж зөв тэнцвэртэй тэгш хуваарлах юм? Энэ улсын ирээдүйг яах юм? Энэ улсын хүүхдүүдийг хэрхэн нэг төвшөнд те ингээд нэг шим тижээлэр дутагдуулахгүй, боловсрлоор дутагдуулахгүй, эрүүл мэндийн ингээд те наа захын суур үзүүлэлтэд ингээд аваа явдаг улс байх юм бэ гэдгийг шийддэг, хуваарилдаг, зохицуулдаг газрыг бузар булаа хүмүүс байхыг зөвшөөрнө гэдэг бол энэ өөрөө тэр чигээрээ улсынхаа ирээдүйд итгэх итгэлээ алдчихж байгаа юм. Итгэл алдарсан цагт юу ч би болтгоо, юу ч бүтээгддэггүй. Тийм биз дээ. Надад юу ч наалтгаа байсан гэж сууж шүү дээ. Тийм гоё хөвгтэй болсон. Тийм тэгж болохгүй байхгүй. За тэгээ би саяхан машин угаалгахдаа дотор гадаргүй Шангрилад угаалгахад 110 мянга байдаг байхгүй юу? За. Тэгээ тэгсэн чинь машин угаалгахдаа яасан ч машин угаалгахын залуу асууж нэгч та одоо энэ жил яхан улс төрд яах юм гэнэ? Одоо тэг ихш нь бол зорилгодоо үнэ чивээрэл байгаа штэ гэсэн чинь яа маш их мөнгө орох бах та гэж тэгж мөнгө ерөөсөө орохгүй штэ ягаад мөнгө орно гэж гэдсэн чинь яхаараа мөнгө ордгүй гинэ
мөнгө орохгүй шүү дээ тэр чинь гэтгсэн чи яагаад? Гэхдээ одоо хүмүүс чинь түлцтэй та худлаа юм байна гинэ. Тэгэхээр биэсэн хүмүүс хөгжилтэй улс орнууд одоо яагаад нийтээрээ те ажиллаа хийгээд амар тайван сайхан амьдардаг энэ нийгмийг нийгэмд бөөнөр амьдарч байгаа вэ гэвэл энэ хүмүүс өөрсдийнхөө төлөөлөл болж чадах тэр хүнийгээ олоод тэр хүнийгээ мөнгөтэй баян хүнээр биш те эсвэл мөнгөтэй баян хүн биднийг өөрчлөн гэдэг бодлоосоо салаад энэ хүн энэ нийгмийн төлөө явж чадна гэдэг хүнээ сонгоод тэрийг өөртөөсөө кофенийхоо мөнгийг чухалнаа илүүчлээд тэр сонгуулийн одоо бодис зардалт нь хэрэгтэй мөнгөнд босгоод мөнгө өгч чадахгүй хүмүүс нь өөрсдөө сонгуулийнхын кампанид ажилтнаа яваад өөрөө тэгж энэ хүмүүс чинь одоо өөрсдийнхөө төлөөллийг гаргаад тэгээд нийтээрээ хөгжсөн байдаг байхгүй гэсэн чинь тэгвэл иш наач худлаа. Одоо цааварч хүмүүс 100,000 доорож 100,000 гээрээ сууж шít. Тэгээд сонгогч төлөвшөөг байгаа ш. Тэгэхээр хараа ингэж байгаа байхгүй. Тэгэхээр төлөвшөөгүйгээд хаяад лаах юм бол хэр буртгийг те тоогоог баг дээр нь угаах юм бол өнгө ордог. Удаан одоо хугацаанд угаагүй дагтаршиж хэр тортог тос өөхн ингээд дагтарсан энэ тоогоог угаахын тулд цаг их хугацаа хэрэгтэй байдаг үстэй. Яг тэр шиг одоо яг ийм болцсон ер нь бол дагтаршсан байхгүй. Харин тэрийг бид нар багаар ч гэсэн те ингээ өөрчлөхийн төлөө ингэж явжаад би бас яг урлагтай ажиллахан улс төрд ч гэсэн эртдэж байгаа байхгүй яг үнийг хэлэхэд. Монголчууд юм үнэхээр нэр яад гэвэл урлагт ингээд тэр хэв маяг тэр стил имиж те тэр өвөг төрхийг ойлгоход дэндүү хурц байсан хүмүүс одоо бас хурц байгаа байхгүй. Яа гэвэл энийг ойлгоод цаг хугацаагаар өөртөө туулж, зовж, зүдэрж, улам доошоо орж иж тийм л юмыг бид нар бүтээх байсан юм байна. Харин тэр үед нь би бол үнэ хэлж байна. Энэ сонгуульд гарах бол би дахиж улс төр хийхгүй. Тэгээ харин намайг бити өөрсдийнхөө улс төр нийгмийн асуудалтай холбоотой зовлонд битгий намайг меншн хийгээрээ. Өөрсдийнхөө тойргийнхоо төлөөллөөрөө сонгосон хүмүүстэй хандаж сурах хэрэгтэй нь ер нь одоо тийм үстэй. Өчигдөр над руу нэг хүн бичээд битээ хариу бичээд би ошоо юу хуцаад байгаа юм бэ бичэн штэ. За жүжигчд юм аа гэд бичиж байгаа байхгүй юу. Тэгсэн чи яасан гэхээр тэр хүн нэг асуудал болсон юм аа яасан. Тэг амар тодорхойгүй. Тэг би тэрийг одоо уншсан ч болно би уншчихв. За тэр ямар одоо мессеж байсан бэ гэхээр зэрэг ингэж байгаа байхгүй юу. Мэдээж одоо хүний нэр усыг хилээд явах. Тэгтээ байж байна. Энд за ингэ за ойлголоо уучлаарай гэд байж байгаа. За энэ дээр юу гэсэн гэхээр зэрэг энэ хүн ингэ тодорхойгүй юм хэлсэн. Нэг хүн болохоор хүүхдийн спорт заланд хутгалсан байна гэд 2 сард битсэн байсан юм байна. Би ингэ түмэн чат ирдэг юм чи бүгдийг нь уншиж чадахгүй шүү дээ. За тэгэнгүүт уран холбоот хэлсэн чи тоохгүй байна гэд битсэн байгаа. За тэрнийхээ дараа ингээд хүүхдтэй болохгүй байна. Ингээд хүүхдтэй болохгүй зовж явнаа. Бүлтийн эмчи хүн байна гэдэг ингээд над руу уцын дугаар явуулсан байсан байна. Би тэрийг уншиж мөн л амжихгүй байгаа байхгүй. Тэгээ байжсэн чинь жүжигийн амьтад юм да гэд явуулж байгаа байхгүй. Тэгээ байжсэн чинь яг нөгөө гайтай юм шиг би нөгөө лайв харж итлээ яг зөв комент нь харагддаг шиг нөгөө зөв комент нь харагдаад юуны жүжигийн амьтад гинөө яасан бол гэдэг дээдлийн уншсан чи тийм байгаа байхгүй. Тэнгүүт нь яасан гинэ юу хичээд байгаа юм бэ? Юу ч ойлгохгүй байна. Тийм ах чинь байна. Тэрний хүүхэд гарах гэж зовж гэн. Тэг би яах хэвтэй. Хүүхэдтэй болохгүй байгаад би яах хэвтэй тийм биз дээ. Тэг би бичээ явуулсан байхгүй би яах хэвтэй юм бэ гэж. Тэгсэн чи уучлаарай буруу бичсэн байна гэдгийгсэн байхгүй. Тэгэхээр би байсан. Та нар одоо олонний танил гэхээр юу утсан юм бэ? Асуудал бэрхшээл те олонний танил гэхээр л асуудлыг чинь шийдэж өгөх хэвээр хүмүүсгээ андуурч тийм үү. Бид нар ч бас өөрсдөө шийдэж чадахгүй асуудал гэж байдаг. Энэ зэргийн хувийн юмнуудаа бол та нар те үнэхээр та нар хандах хэвээр бол тойргийнхоо төлөөлөгчд хандаач ээ. Гэт битсэн чи за тийм байна гэд ингээд энэ чинь нэгсэндээ би нэг хүнийг ч гэсэн ойлгуулж тийм биз дээ. Амьдралаа бусдад мессеж ихэрхүү. Бүр маш их одоо ингээд өрөнд орчоод байна, хүний машин мөрөгчөөд байна, компьютер эвдэрчээд байна, зээл тулчаад байна гэл ингээд. Бүр маш их олонний танил хүн байх. Чи юу намайг яад 2016 онд одоо гишүүн болъё гэж бодоод энэ улс төрийн тогтолцоонд оролцож тоглоё, өөрөө өөрчлөе гэж бодсныг ойлгох мэдэх үү. Яад гэвэл шүү дээ өдөр тэр үед бүр ялангуяа бүр өдөрт хэдэн зугаараа энэ хүүхэд маань ингээд өвдсөн, энэ наав маань ингэсэн, учраас уу? Олны танилтай гол нь ш.
Яагаад гэвэл би хүмүүсийн зовлон сонсдог. Хүмүүсийн зовлон сонсохоор шийдэж өгөх гээд явдаг. Тэрнийхээ төлөө цаг зав зарцуулдаг, үйл хэрэг болгодог. Тэр ч утгаараа би өнөөдөр маш олон хүүхдүүдийн эмчилгээний зардлыг босголоо. Би гэж ярьдгүй шүү дээ. Би зарим нэгэн сэтгүүлчид чиг би тэглээ, би чадчихээн гэж ярьдгүй байхгүй. Би дандаа олон нийтийн одоо тусаар босгож байгаа юм а. Олон нийтийнхаа хүчээр гэж ярьдаг. Би эзэж би гэж ярьдгүй байхгүй. Энэ дээр бол тэр олон нийтийн хүчийг би ингээд нэгэнд энд цугларсан байгаа олон нийтийн хүчийг маш олон хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал, бэрхшээл те нийгмийн асуудал ингээд зөндөө олон. Одоо би энэ хугацаад бүр ингээд төдийгөөс өдийг хүртэл хийсэн, босгосон, өөрөө санаачлаад олон нийтийг уриалаад те өөрөө оролцоотой байсан бүх хандив одоо тусламжийн юунуудынхаа мөнгөн дүнгийн босгож нийтэнд цуглуулж гаргаж ирэх гэж бодож байгаа. Тэгэхгүй болохоор хүмүүс яадаг вэ гэхээр чи юу хийсэн юм бэ? Чамайг бодвол гэдэг. Хүмүүсийн санах хойно ерөөсөд жилийн хугацаанд л байдаг. Инээс өмнө 10 жилийн өмнө энэ хүн юу хийж исэн, хэнийг эмчлээд, хэнийг нь ээжтэй нь үлдээд, хэнийг нь хүүхэдтэй нь үлдээгээд, хэнд нь төлөгдсөн хүнд нь эмийг нь олж өгөөд, хэнд нь одоо уургийг нь олж өгөөд, хэнд нь гэр хороог нь барьж өгөөд, хэний төлөө шал угаагаад, хэний төлөө ингэж явж исэн байдаг. Хүмүүс мартдаг. А тэгсэн мөртлөө байнгын одоо яагаад над руу хандж ингээл та нар одоо жишээлбэл хараа бусад олонний танил зөндөө хүмүүс байгаа. Тэд нар лөө хандив босгоод өгөөч. Ингээд өөцсөн байгаа хизэж хэлэхгүй шүү дээ. Яагаад бид нар лөө одоо уран холбоо ч юм уу бид нар лөө хэлж ин гэхээр бид нар тэр зовлоныг сонсдог, хүлээж авдаг. Тэгэнгүүтээ тэрийг өөр дээр нь мэдэрдэг. Тэгэнгүүтээ тэрийг нь одоо болгоод бүтээгээд өхийн төлөө энд өөртөө цугларсан олон нийтийг уриалж өгдөг те. Тэдрийг босгодог учраас хүмүүс ингэж хандж байгаа. Гэтэ одоо тэр болгон хүсэлтийг биелүүлэх боломжгүй. Яг тийм боломж байхгүй учраас би хизээ болтол ингэж нэг хүүхдийн эмчилгээний зардал босгох гэж хандивын ажил хийдэг байх юм бэ. Энийг тогтолцоогоор нь солихгүй бол хүнээ өөрөө Монголдо эмчилдэг тийм эрүүл мэндийн системийг ядаж бий болгохын төлөө энэ улс төр гэдэгт нь орж өөрөө тоглохгүй бол болохгүй байна гэж бодсон л байхгүй. Тэгэл одоо дэвшин мишээ олоод солиорсон шүү дээ. Тэгэл яасан хамгийн хэцүүтэй нь зүгээр л улс нийгмийнхаа төлөө зүтгий оролцоогоо боддоор ингээд гаргыг гисэн төдийд л өнгөрсөн баларсан бүх юмнуудыг хамгийн муухайгаар хачирлаад хамгийн байж болох бүх доромжлыг ягаад би нийгмийн хил амны, сошиалын хил амны дархлаатай болохоос яах юм? Дөнгөж хөөрхөн 20 настай охин дуучин болъё гэж ирсэн. Дуугаараа гаргасан. Тэгэл хаа байсан баг ингээд амьдралдаа цагаан сараараа л нэг хардаг хамаатны одоо нилээн одоо биелэгж байхтай минь нууц амарган гээл тэ сэдийг гаргуулсан гээл ярьжсэн хэвлэл баггүй. Тийм Ажнан Бат Эрдний юуг авлаа одоо нялх амрагта сэди өвлхий дүүллээ гэд ингэжсэн. Гос хүртэл гарч ирсэн. Тийм тэгээд манай хамаатан садан гайхаж байгаа юм чи. Вообще миний дуучин болохтой ямар ч хамаагүй сэди гаргахтай бүр ямар ч хамаагүй бид нар ингээд цагаан сараараач баг уулзалтдаггүй тий чи бүр хүүхэд байхад л нэг ээж имээгээд дагаж гэр мөрт нь очдог гэсэн. Тийм л байхад тэгж бичиж чааш. Тэгээд ерөөсө хэвлэл мэдээлэл гэдэг чи ямар амар худлаа юм гаргад юм бэ гэдгийг нэгдүгээр хамаатан саднараа мэдээд авсан. Хоёрдугаарт би ямар амар юм бэ гэд тэр жоохносоо үдийг хүртэл ингээд мэдэрсэн хүн чинь одоо яах юм? Би амьдрахаас өөр яах юм? Одоо бүр амьдрах шүү дээ. 2 хүүхэд байна. Нөхөртөө олцсон. Тэ одоо гэр бүлийнхаа төлөө одоо би юу ч тохиолдсон юмста түмээ гэж амьдрахаас өөр аргагүй шүү дээ тий. Тэгэхээр амьдрын юу ч басан амьдрын гэхдээ хамгийн гол нь монголчууд хүнээ одоо таньдаг болмоор юм. Нэг л гоё ярьсан. Яг миний нэг амар сул тал би ч нөө шууд хэрэлдээл алцаал те намайг ингээл доромжлогууд зөрүүлээл шууд тэрний төвшөнд доошоо өстөө нэрэ те өстөө хэдэн мянган метр унаал тэрнтэй өстөө яг ижлэхэн төвшөнд нь алцаал ингэдэж штэ. Тэгээ тэгснээрээ бол яасан бэ гэхээр нөгөө талаар би өөрийгөө хамгаалсан. Яагаад гэвэл монголчууд эмэгтэй хүн урталгаасан ээж нөхөргөө тэ ийм эмэгтэйчүүдийг амар дээрлэгдэг, амар дээрэнгүү байдаг. Ийм учраас би өөрөө ирэхгүй ирэх хүн шиг хүчтэй болохоос аргагүй байдалд орсон байхгүй. Тэгээс би анханасаа л ийм амар хэрүүлж, анханасаа л ийм амар тэ хэвээ хийчээ явчи, давчи, үзэлцээ, алалцээ гэдэг хүн байгаагүй шүү дээ. Ямар хөөрхөн жоохон охин ирээстэй тарай тийм өсөлтөө, ийм өсөлтөө тийм би Японд дахта бааранд ажиллаад гэд ингээд сууж лээсэн шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг яасан бэ гэхээр нийгэм өөрөө хүнийг ингэж эвддэг баг. Нийгэм өөрөө хүнийг эвддэг. Нийгэм өөрөө эмэгтэйчүүд эмэгтэйлэг хүчгүй, сул дорой, тэ зөөлөн ийм инхийхэн байх юм бол аль болох тэр хүний залуу нас, гоо зүс элдв юм ашиглах гэдэг
Тэ дээрлэх гэдэг, бөөрлөх гэдэг ийм балиар нийгэмд чи өөрийгөө хамгаалаад явахаас арга болж байна. Гэхдээ хаяа бас ингээд жоохон эмхтэй хүн шиг баймар санагдсан үстэй. Баян штэ тэрийг одоо нөхөртөөгөө эдэлчихэж байгаа юм чи бодоо эздэг гэсэн. Годэл бас насны зөрүү хувь тавилантай үгүй штэ ямар ч насны зөрүү байхгүй бит хоёр хүмүүсийн бодож байгаа яг хав тэр тооны хувьд гэхээс бит хоёр бол яг хоёулаа 20 настай хүмүүс шиг байдаг. Яг үнэндээ бол ямар ч ялгаа байхгүй бүр үнэхээр юм. Би өөртөө ч тийм манай хүнд ч тийм. А гэхдээ ухаан туршлагын хувьд бол үнэхээр юм байдаг. Тэгээ тэрүүгээрээ би тэр давуу талаараа би гэр бүлийнхаа байх ёстой одоо гэр бүлийнхаа ахын бүх асуудлыг би шийдэж байна тий. Тэрэн дээр манай хүн ингээд ар гэрээ ингээд аваад тий хүүхдээ хараад ингээ өөрхөн ингээ байж байна. Гэхдээ 20 насны зөрүү гэдэг чинь бас тооч бас биш л дээ. Яг тэр сонголт хийх тэр мөчөд эргэлзээ тэнэлцэл байсан л ах та. Байлгүй тийм. Юу ч ингээд бас бүх юм ингээд би чадна гэд ингэчгүй штэ айж имээх ичих нэрлэх энэ одоо нийгмийн өөрөө хүн байдаг нийгмийн болохгүй бүтгүй юмыг ярьдаг хүүхдийн асуудал ярьдаг хүн чи өөрөө ингээд баг хүүхдтэй ингээд бүр би ч бүр айж өгөх гэж байгаа штэ яг үнийг ихэд даалт бол тэгээ бүр өстой болохгүй бүтгүй бүр чи яв ингэж өстой болохгүй энэ бол өстой сохор дурлал энэ бол худлаа энэ бол чиний хувьд бол сэтгэл хөдлөл те ингээд миний хувьд бол энэ өстой зүгээр сохор дурлал энийг ингэж болохгүй тэгж болохгүй битаач хичнээн энэ хүний чинь бүр би чинь бүр ээжтэйгээ нийлж хүртэл ээж маань хүртэл чи үнэхээр энэ хүн тайртай юм бол энэ хүн чинь одоо хичнээн олон муу мухай амиг нэмэж үзнэ гэж бодож чинь ниймээрээ дүүрэн энэ хүний чинь өстой балиар мухай хүүхэд ингэдэг авгаа гэж ингэж чи ойлгож гэнэ үү гэж бид нар миний арг гэр бүлт ингээд ард нь бол юм зөндөө байсан. Тэгвэл яг одоогийн энэ амьдрал босоход манай хүний зориг үгүй болгоно бүтээн гэд. За дээрэс нь би тэр хүнд юу болж болох вэ? Нийгэм ямар муухай вэ те? Чамаг юу гэж хэлэх вэ? Баян авгаад дуртай те? Ингээд бэлэн юмд дуртай, тэнийг бацаан гэж хэлнэ. Намайг шар шимжилсэн авгаа. Би ч уулын баян хүн биш штэ. Би зүгээр л ингээд амьдрал босгож байгаа юм ихтэй байхгүй. Гэтэл би хүчээр ингээд тийм байдалд ингээд орчиж байгаа байхгүй. Тэгэж харин дээрээс нь за ингээд одоо гай уулч ингээд те одоо ингээ гişүүн мөшүүн болоод ингээ улс төрийн хүн болчихдг юм бол би чинь чин шудраг солиотой хүн ингэж явж аваад одоо нөхрөөр минь дамжуулж намайг унах боломж байна те. Жишээлбэл чамд нарийнхан бэлхүүстэй хүн 100 хоног тасралтгүй чам руу явахад чи нэг л өдөр тэрнтэй юу болохыг хинч таашгүй. Чиний өрөө шигийн тэрэнд орсон байхад нөгөө наарагийн нөхөр нь энэ хүн хүчнэджээ гэд чамайг улс төрийн золиос олгоод ингээд явахч Монголд ийм юм байдаг. Энэ бол Монгол төдийгүй дэлхийд дахинд байдаг. Энийг унгаахын тулд ийм бузар булаа одоо нийгэмд ийм юм зордох хүнтэй чи ингээд суух гэж чинь зөв үү гэд. Бид нар үнэхээр сайн муугаа мэдлэлцэн ямар аюул эрсдэл байж болох юм. Настаа нь харьцуулахад хэрсүү амар хэрсүү те өөрөө зоригтой үнэхээр тийм байж чадна. За өөрөө тэгээд зориглоод ахаар нь би за тэгвэл тгий. Юу ч ясан туулъя. Чи бол тийм хүн болон чамаг одоо тэгж хэлнэ. Би бол дуусан угаасаа л адгийн одоо ширээний хүүхэн байсан. Одоо дээрээс нь бүр тарган бүдүүн гахаа дээрээ шар шимжилсэн ингээд ийм авгаа оллоо. Одоо ингээд ингэж л дуусна хоёлаа. Гэ тэгээ байжсэн. Тэг бүр ингээд тэгээд бид нар ч мэдээж ингээд харилцаагаа ингээд нуугаалтай ингээд станаар хол дэлгүүр явжсэн чи цааш гэд. Нөө чи мартаад хайраа чи дуугаа чи гэж тэгэл байждаг байлаа. Тэгээ азар хүүхэд ирсэн. Жирэмсний эхний ер нь жирэмслэлт төрөн төртлөө бүр битүү айдас дарамт те ингээм өөр сэтгэл готрол бунжааг төрүүлэхээс ч илүү их зовлонтой байсан. Яагаад гэвэл яана одоо хэний хүүхэд гэлээ одоо нөгөө хэд нь мэдхээр одоо нөгөө ч одоо хүүхдээс ингээд ингэсэн байна гэд ингэн одоо яана дээрээс нь байшин барих гад ингэж яадаг байшин нь бөө хэрүүл газрын бөө хэрүүл ерөөсө яг үнэхээр би ил алалцаал ясан болохоос ш цаана нь бүр ингээд өдөр болгон ингээд ийм том ингээд хар салхи шуурга дотор ингээд те энэ дотор хүүхэд байнгын тооностай те ингээд бүр амар хэцүү байсан. Маш хэцүү жирэмсэлсэн. За тэгэл үнэхээр илчлэлээс өөр аргагүй байдалд орж байгаа юм чинь. Яах юм? Тийм биз дээ. Муу нухаар сайн илчилстэй гай. Юу яад хэр хийцэн биш өстой нэрэ те. Яад ингээд тэгээд ингээд үнэ илчилсэн. Харин азар арт түмэн ингээд одоо юу гэх юм бас ингээд нэг юм хүний одоо заяа тавилан төршин те дээрэс нь одоо төрөх гэж байгаа хүүхэд байна. Хүүхдээ яад юм? Нэгдүгээр би бодсон байхгүй. Би ямар айлын амьдрал салгацсан биш. Тийм биз дээ. Гэхдээ энэ чи одоо дөнгөж амьдралд гарч ирж байгаа. Энэ тийм 20 настай хүмүүс болж л идэг шүү. 18 таа. Тэр ихтгэл 10-аас 14 насны охид жирэмслээд
Хүүхэд төрж байхад монголчууд тэрний тухай тэр охтуудын эрхийн тухай тэр охтууд яаж жирэмслэв, тэр охтуудыг яах вэ цаашид, тэр хүүхдүүдийн яах вэ гэдэг юмд хизээч анхаарал тавихгүй мөртлөө бидэрлүү ингээ тэгээ би яг нийгэм ерөн бүхэлдээ хоёр хуваагдсан л та. Яадгийн яаж болохгүй гэдэг ийм юм руу. За тэгээ дээрэс нөгөө антинараанууд байгаа шүү дээ. Тэгвэл намайг юу ч хийжсэн би бол хэний ч амьдралтай болоогүй. Тэгвэл миний цаг бүхэнд гялалцдаг, өөрийнхоороо байдаг, өсөн дэвждэг энэ байдал үнэхээр тийм байхыг хүсэж чаддгүй хүмүүсийн хамгийн зөвөөцлийг атаархлыг төрүүлж идэг. Тэгээ тэр хүмүүс ч ястаа энэ тэнд бүлэг бодоолцтой. Борооны дараах мөнгө шиг гарч ирээлстэй. Тэгээ бараг шорон цугстай. Тэр тэгэл миний хүүхэд насан багасаа найзалсан найзын эгчин хүртэлтэй. Бүр ингээд энэ бараг ингээд шорон цугах хэвээр. Тэгэхээр ч амар байгаа зүйл бус. Атаархал гэдэг те. Миний бараг амьдарч исэн улсад бол энэ ингээд тэг өөрөө дардаа амьдарч юм хэр үгүй. Тэ өөрөө ингээд энэ тэнд айлын амьдрал үгүй яах вэ тэгэл яах вэ тэр мөрийн бол ярьж явах уу гэхдээ хүмүүс бол гадрал нь энэ яриагаар үзээд тэг өөрөө ингээд тэ ингээд насаараа айлын амьдрал самраад өдийгөөрөө ганцаараа ингээд 60 төхөд ганцаараа байж байгаа хүн тэгэхээр ингээд хүний атаархал гэж амар байдаг байхгүй өөрийнхөө хийж чадаагүй өөрийнхөө бүтээж чадаагүй өөрийнхөө хүрч чадаагүй тэр юмд өөр газарт мөрөөрөө өөрийнхоороо тий өөрийнхөө амьдралыг босгож байгаа өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө өөрийнхөө төлөө өрөөд бусдын төлөө явж байгаа өөрийнхоороо гялалцж байгаа хүмүүст тийм амар хатаархдаг байх юм шин. Хэвээ аим шиг. Одоо тэгээд энэ даваагаа бол даваа туулсан юм сте. Одоо тийм тийм шүү дээ. Одоо бол яах юм? Хүүе бид хоёр бол одоо бол зүгээр нэг ингээл нэгтэй ингээд яах нь би бид хоёр одоо бол ингээд сайхан гэр бүл олоод үр хүүхдээ хүн шиг авч яваад те хөдөө хотгүй байр саваа бүх энэ хамгийн гол нэгч хууль бус шудраг бус те эсвэл заваан завхай нүднээс тал тийм байхгүй байхгүй. Ёстой наран туул дээр хүртэл очиж бөөнийг газар хүртэл очиж лайдал өөртөө байгаа боломжийг ашиглаж шít. Амьдрахын төлөө амьдралаа сайхан болгохын төлөө тийм биз дээ тий. Тэр ин хинээч булаагаагүй, хинээч босгосон амьдралыг булаагаагүй. Энэ бол миний бахархал واخгүй. Яг хэвдээ тэгэл одоо хувь заяа нэрэл нөгөө 20 жилийн өмнө одоо тэ урлагийн хувьд бол 20 жилийн өмнө төрчихжээ гэдэг шиг улс төрийн хувьд ч магадгүй тэрэн шиг тэгэл яхав. Насны хувьд 20 жилийн өмнө төрсөн 20 жилийн дараа төрсөн бол гэдэг шиг тэгэл 20 настай 20 настай хайрал оллоо шүү дээ. Ингээд яриад харги заримдаа бодчихин ямар ёо бүр адал явдлын ордонд төрсэн. Би ерөөсө чинлүүрийн ордон биш хоо ингээд адал явдлын ордонд төрсэн юм гэж боддог шүү дээ. Тэгээ хамгийн гол нь гэхдээ хамгийн гашуун нь юу юу гэсэн бэ? Тэр олон хил ам, тэр олон дайралтууд тий. Хамгийн гашуун нь бүр ингээд амар сайн найзууд шиг заяа. Бүр ингээд өөрсдийнх нь зовлон, гачлан тий гонигт өдрүүдэд байгаагаа бариад гүйжсэн тэр найзуудын тохуурхал, басамжлал тий яг тэр ингээд маш эмзэг ингээд төрсний дараа сэтгэл готралтай тэгээ дээрэс нь нөгөө лай май болцсон тий ингээд байж хахад тийм найзууд маань тэр миний ямар хүн бэ гэдгийг мэддэг. Өөрөөсөө яг тэдний хүүхдүүд нь 18 хүрж байгаа ч гэсэн би тэдний хүүхдүүдийг хүүхэд байхаас нь ямар их хайрлаж баяртай үйл явдалд нь хамгийн гоё бэлгийг барьж чад дандаа ингэдэг тийм хүүхдтэй найзууд маань хамгийн хогийн дүрийг гаргасан. Тэгэхдээ бүр зүгээрч байхгүй бүр шеэрлээд ха гэж инээгээд те тэгжээсэнд нь дээрээс нь хүмүүс комент хийчихэд та нар чинь найзууд биш үлээ гэхэд миний хүү 18 тал да гэсэн комментийг хараад надад бүр гашуун байсан. Би одоо яах юм? Хаан хиний хүү 18 хүрж ингээд шинжлээд явж идэг хүн биш шүү дээ. Би вообще хизээч өсвөр насны эсвэл залуу хүн өөрөөсөө бүр 5 дууч хүн сонирхдаг байгаагүй. Хөдөл хувь заяа ингээл төөргөр тэр ингээд хөдөө тэнэж явсан үнэхээр сайхан залуу харах хүн ирээл те үнэхээр одоо дурлал хоёр биендээ татагдаал бүр салж чадахгүй байсаар байгаа. Хин төрөөж иргүүлсэн дээр айгүй хэцүү. Би чим хотч чим анхнаасаа тэгээд исэн гэдэгтэй гэдэг. Үгүй шүү өөрөө тэгээд хэлсэн чи яасан гэхээр зэрэг намайг тийж чи өөрөө төрүүлж эргүүлсэн яасан гэсэн чи бид нар түнхлээс евро хот руу ингээд явж байхдаа тэр иди бөөнөрөө суулгасан манай найз жоохон байсан бас ингээд ялах хүүхдүүдгээ бид нар бөөнөрөө явж байхдаа яг цэслэнгийн тэнд зогсоод сүйтгэе зарим байдаг штэ.
Сүйт заримнаас бүгдээрээ заримыг аваад ицсэн байхгүй. Яг үнийг би зарим нь дуртай боловч дуустал нь идэж чаддгүй байхгүй. Угаасаа тийм. Тэгсэн чинь би яг ингээд заримгаа ингээд шовоолгоод ингээд хүлээ явж яснаа тэгсэн гэж аахгүй. Гэхдээ би үгжээснээ санаад байгаа юм заяа. Тэгээ би яг ингээд аршаа эргээд харсан чи би машинаа бариад шít. Аршаа эргээсэн чи яг ингээд арын ингээд гол хайцаа бэлгүүн байсан байхгүй. Тэгэхээр би маа бэлгүүнээ мийд энийг иччих гээд зарим өгсөн байхгүй. Мийд тийм. Ястаа дөрөв чимдаа гэдэг шиг. Ястаа үнэхээр залхич юм аа гэдэг шиг. Тэгээд өгсөн байхгүй юу. Тэгээд тэр идэг гэтээ яг мэдээж санаа бол би ч тэр чи хараад анх одоо дурлцсан байм чи бас тэрэндээ л өмөр байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь тэр хэд бүр ингээд тэгсэн гэж байгаа байхгүй. Тэгээд нөл зармиг авцсан чинь бүгдээр гэлцтэй нөгөө чи боо байраад дээ дагой дээ одоо шоолоо ярьдаг. Шомбоолгоод идсэн юу чи бид өвлөшрөө шомбоолгоод идээд явсан шүү дээ. Тэгээд бид нар чи ёо чи чамд зармаа идчихсэн зармаа чамд өгөөд зү нэр гэж юмэд тэгжсэн. Тэгээд ерөнхийдөө дараа нь ингээд лайв хийжсэн чи бас манай ороод ирдэг байхгүй юу? Нараа их юм хичээ гэдэл. Өө чи хүү бэлгүүний сайн чи ирнэсэн яасан маасан гэд. Тэр чи санаа нь бол ямар нэгэн тийм атгаг эсвэл нэг тийм одоо үнэхээр ийм одоо сэтэл байхгүй те. Зүгээр харж баясмаар байгаа байхгүй. Хүн чи ер нь тэдэг үстэй. Сэтгнэл өнгөрөөж гэж ботсон багтал байж. Үгүй сэтгнэгч биш заа. Зүгээр харж баясмаар штэ. Одоо өсвөр насны дээр хүн дурлчвал яадаг вүлээ. Зүгээр тэрийг хараад баясаад идэг үстэй. Харахаар баясаад идэг үстэй. Яг тэр шиг тийм мэдрэмжийг би 40 наснда 37 наснда авсан байхгүй. Тэгэл би бүр харгаад л харахад хөрхөн санагдаад. Тэр нөгөө алгуудыг хараад имиж яанахаа ёо за гэд. Тэгсэн мэтлээ миний дохоол эд цай уу гэд. Миний дүнэр гэд ингээд ажиллаа штэ. Тэ анигийн дүү гэл тий. Тэгээ яг мэдээж тэгээд ингээд ийм юм хүн болсон. Тэгэл улам л би эндээ татагдал дуурлал. Тэгээ яг тэр чинь ингээд тийм болсон ч гэсэн ингээд нэг юм үнэхээр ингээд нэг юм одоо юу гэдгийг ингээд төрхөн зурих байсан бол хүмүүс чинь тэр замын өдрөгөө явал би хоттоо үлдээ ингэж юусоо тийхгүй байсан. Бүр ингээд санахгүй нэг мөч байхгүй заяа. Салга болонгууд тэрэлдэл уйлдал хүний нүдээс далдаг. Хоёулаа хөвгөж гэж бүр тэгдээсэн шүү дээ. Бүр амар романтик байсан байхгүй. Үнэхээр бүр тэлстэй яана өстө даанч өстө болохгүй үнэхээр болохгүй гэл тэгэлстэй уйлдал тэгдэг байсан үнэхээр. Тэгээ тийш тэгж чад үнэхээр нэрээ өстө нөө дарвч далтайж боловч бултайн гэдэг шиг те нөө 20 болтгоо 20 нас гэдэг шиг л тэгэл байла та. Нара 2 хүүтэй шүү дээ. 2 хүүч яг ийм сонголт хийвэл яаж вэ? Тийм шүү дээ. Өөрөө тийм амьдралыг туулаад өөрөө тэр мэдрэмжийн мэдэрсэн үний үед үнэхээр тийм байгаа л яв. Ер нь бол би 2 хүүхэд маань ер нь хэний ч яанч гэнэ би тэрийг бишөрнө. Яг л хүн өөрийнхоороо тэр альва юмаа туулах хэрэгтэй. Тэр нь жаргал байна уу, зовлон байна уу? Надад харахад зовлонтой юм шиг боловч тэр хүн өөртөө жаргаж иж болно. Манай Монгол ээж аав нарын нэг хамгийн буруу юм байдаг. Өөрийнхөө хүслээр амьдруулах гэдэг. Энэ хүн чинь зөвхөн бидний төрүүлсэн, бидний хайраас төрсэн хүүхэд болохоос биш, бидний хүслээр амьдрах ёстой хүүхэлтэй биш байхгүй юу? Тийм биз дээ. Гэхдээ тэ хардаа ер нь нэг юм байдаг. Хорих тусам тийшээ тэмүүлдэг. Харин яг тэр яг энийг бүр амьдрал дээр үүссэн байхгүй ингээд амар юм бие биендээ магадгүй. Тэгээ би ээж тэлдэг байхгүй юу? Заримдаа ингээд яг хөө ингээд ээж ингээд тгий штэ. Тэгэхээр хэлэх ээж та гэхдээ бит хоёрыг суугаад бас хамгийн их нөлөөсөн. Яг л та маш их хориглоод ингэх тусам чинь хүмүүс хорих тусам зүтгэсээр гад нийлдгийн яг энэ юм босоо. Тэгээ яг хөө мэдээж ээж хүн л юм чинь ингээд хүүхдүүдийнхээ амьдралд ингээд янз бүрийн юм байна штэ. Тэгэхээр битгий тэгж. Ерөөсө битгий хүнийг хойр. Энэ зөв буруу юм уу гэдэг хүн цагийн ирэхээр мэдэрдэг, мэддэг, өөрөөрөө туулаад. Тэгэхээс биш хүн жишээлбэл одоо харалта бид нар одоо ингээд яг энэ ухаанаараа 20 настай байл алваа гэж ярьж байна найзуудтайгаа. Гэтэл одоогийн 20 настай охтууд энэ ихчнэр шиг ухаанаар энэ амьдралыг туулъя гэж бодохгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө нас гэдэг чинь тийм байдаг тий. Өөрөөрөө туулах ёстой цагийн одоо жамаар туулах ёстой хувь тавилан өгөгдөл зураг заяа жим гэж байдаг. Энийг хүн өөрөө л туулт юм гэдгийг ойлгож байна. Тэгээ одоо надад ямар одоо амьдралын өгөгдөл байгаа үлдсэн наснд байна. Тэрийгэ туулъя. Гэхдээ би бол хайртай хэлдэг. Би бол одоо үнийг хэлэхэд ингээд 40 хүртэл ингээд амар донслоотой амьдралаа. Тэгээ одоо ингээд донслоотой амьдраад одоо өөрийнхөө гараар бүтээсэн амьдралдаа үлдсэн хугацаанд ингээд нэг гоё те. Тэгээ амьдралын амар тайван тийм гоё юмыг идлээд явж байгаа насан дээрээ би бас дахиад амар том эрсдэл үүссэн шүү.
Миний би 50 нас хүрж байхад миний нэг хүү 20 нас хүрээд амьдралын бас амар том мөчлөгттэй шийдвэр гаргадаг. Энэ мөчлөгт ирж байгаа үед миний нөхөр 30 нас эрэгтэй хүний хамгийн болтгоо нас руу ирж явах нэ. 30-аас 40 насны хооронд эрэгтэй хүн бол хамгийн их хэлбэлцдэг, хамгийн тэнэг бүх юмыг хийдэг. Тэгээд 40 хүрээд дөнгөж ухаараа цаашаа явдаг да. Тэгээ би энэ чамайг 40 хүрж байхад би 60 хүрж байх нь байна. Ингээд бодохоор чи хардаа над чиг байхад чи манай би ээж чиг байхад чи миний насан дээр ирж яах нь вэ? Тэгэхээр ингээд ямар байх нь вэ гэхээр манай хүнд хэд байхгүй. Үгүй ээ хайраа хүн болгон тийм биш. Угаасаа хайр нь хизээч тийм биш гэдэг. Би өмнө л хэлж байна. Одоо яг ярьдаг юмнуудаа л ярьж байна. Тий. Тэгээ надад бас ингээд бас айдас байгаа шүү дээ. Тийм үстэй. 30-аас 40 нас чинь хүн болгоны туулах хэвээр яг тэр багийн жавсны зүйл шүү дээ. Тэрийг одоо магадгүй одоо гэр бүлээс гадуурх амьдрал гэдэг ч юм уу одоо хууралтгүйгээр давж туулахын тулд магадгүй тэр хүнийг илүү эрхчлөөтэй байх хэрэгтэй. Үгүй одоо жишээлбэл чиний наад бодол чи амар аимшиг бодлого авахгүй. Жишээлбэл ер нь бол хүний ухамсар гэдэг чинь бүхнийг ялан дийлдэг. Ухамсар бол зүрх сэтгэл оюун бодлоос ч хүчтэй юм байхгүй юу? Хамгийн хүчтэй зүйл бол ухамсар. Энэ ухамсарлцсан хүн юу ч даван туулдаг, юу ч төвсөрлөж чаддаг, юу ч анж чаддаг байхгүй юу? Тэгэхээр би одоо нөхөртөө юу ч хэлдэг вэ? Ухамсар, зүрх сэтгэл, тарих бодол тэр юмнаас илүү ухамсар. Ухамсарыг сайн сулгасан хүн ухамсартай л амьдардаг. Жишээлбэл 30 наснаас 40 нас хүртэл 30 хүртлээ гэр бүлийг босгочоод гэр бүлтэй болсон хойноо туулах ёстой амьдрал гэж бодож байгаа энэ бодол өөрөө маш буруу. Харин гэр бүл болохдоо ухамсарлцсан байх ёстой. Би энээс юм хүн амлдаг үедээ хувь найраараа бурхны юмээр амлалтнаас ихэнх нь тэр чинь ухамсар байхгүй юу? Тэр чинь өөрөө ухамсар шийдэж байгаа шүү дээ, тий? Хүн амьдралаас ингээд бие биенээсээ удаан цаг хугацаанд хамтдаа байжгаад зарим хүмүүс маш гоё улам ингээд энийг шин тасаад улам бие биенээсээ хамааралтай болоод те ёстой л нөгөө нэг ингээд одоо хоёр хуун шувуу шиг ингээд хоёр биенээ ингээд дагаа явдаг бол зарим тэнгүүд нь яадаг вэ гэхээр зэрэг араар тавиад тэрнээсээ уйдаал залхаал те нөгөө анх байсан гоо үзэсгэлэн амьдралын жамаар үүр хүүхэд ахуй хороо гэд эмэгтэй хүн зуралдах тусам тэгээ яг энтэй ээжлэгэн би одоо нөхөртөө бас хит их бит хоёр байс хийж байгаа л нэг ирэн чулхнаа явъя тийшээ чулхнаа явъя гэд ингээд байдаг чинь би бас энэ хүнийг гэрийн хүн болгомоор байгаа байхгүй гэрт суусан хинж болов зэвэрдэг энэ бол зөвхөн ихнэрүү зэврээд байгаа юм биш ирчүүд ч гэсэн зэвэрнэ гэрт суусан ир хүн бүр долоондор болдог гэрт удаан суусан ир хүн арх эргүүлдэг тий тэгээд ингээд архтай найзалдаг ингээд тэр архинаас цаашаа ингээд бүх одоо буруу бүтггүй ингээд салаа замнууд үүсдэг байхгүй тэгэхээр би энийг бас ингээд би заавал өөрийнхөө амьдрал дээр үзээгүй ч гэсэн бусад хүмүүсийн амьдралаас суралцж байна шүү дээ. Бид нөө эрхчлөөтэй байх хэрэгтэй гэдэг чинь наадах шинэ хэлэлтэн л да тэр заавал нэг хүний туулах хэрэгтэй зүйл. Тийм учраас тийм би тэрийг өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Би өөрөө идэр залуу байж үзээд өөрийнхөө хүслээр бүх юмыг хийгээд те ингээд явж үзсэн би ойлгож байгаа хгүй. Тэгэхээр би одоо нөхөртөө юу ч хэлдэг гэхээр хоёулаа маш яралтай энэ зундаа хамаг ахуй юм хүмүүнийхээ ажлыг хийгээд одоо эрхчлэх хүүхэд маань одоо цэцэрлэгийн нас хүрчлээ. Одоо чи үргэлжлүүлээ сурах юмдаа анхаар сур өөрийн гэсэн орчинтой бол шинэ найзууд бий болгож болно тий эсвэл хуучин найзуудтайгаа найзаад явж би бол тийм шүү би бол амар либерал хүмүүс бол намайг ингэж хав дарчаал тий ингээд станы өндөг шиг дарчаал дээрээ сууж идэг дарлаа сууж идэг үгүй тэр үед тухайн үед бол би ингээд дээцэгтэй уур хүрсэн дээрээс нь би дээцэгтэй бүр амиа орлох тухай бодож исэн үнэхээр тий алдралаа бүр гэрээслэх бичгтэрээ тулж исэн тэр сэтгэл зүйн цаг үе ахгүй үнэхээр одоо би тэр бодлыг тэр үеийг яхаа одоо ч надад хоолой зангирдаг яа тэгэл үнэхээр аимшигтай үе байсан би үнэхээр амьдралдаа анх удаа өөрөөсөө айсан би эзэж урд нь өөрөөсөө айж байгаа би хинээс ч айж байгаагүй ер нь гэхдээ би анх удаа би яг явах үндэ яг л би яста яг л ингэхэндээ гэд би 4 сартаа хүүхдээ тэрээд уйлжсэн уучлаарай ээжигээ тисгүй нээгээд үнэхээр амар мэдрэмжтэй. Үнэхээр аимшигтай мэдрэмж уйлмарг байна. Гэтээс амар мухай мэдрэмж. Яг энэ мэдрэмжийг эмгтээчүүд аваад ингээл нэгсэж өгдөг байх гэж бодчихсон. Үнэхээр амар мухай. Тэг би бол одоо ингээд сэтгэл готролд орсон эмгтээчүүд амар өрөвддөг байхгүй юу? Өөрсдөө ч мэдэхгүй болсон те. Үхэхэд маш бэлэн хинч тэрийг ойлгохгүй. Гэтээ хүн хараад яг л байдаг хүн. Жохон ааштай болсон, жохон тэнэг болсон юм биш. Гэтэ дотор нь бол бүхэл ингээд ертөнцийн шуурга ирчид амар муу. Сая жохон тавьж одоо энийг ярмаар байна. Одоо
салфетик аваад гэж. Энэ систем үнэхээр амар муухай. Би бүр амьдралдаа юу хийх туулжсэн. Гармоны тоглолт болчихж байгаа. Гэтэ энэ яг гармоны тоглолт бас биш. Дангаараа. Яа тэгэл ер нь тэр хугацаанаас энэ хугацаа хүртэл юу туулсан бэ? Бүх юмны огцоо тэнд тайлагдаад тэр зүйлээс идэрж байгаа байхгүй юу? Жишээлбэл ингээд одоо ингээд нийтийн сайн сайхны төлөө зорьсноороо хичнээн доромжлуулаад тий. Тэг хүн юм шиг дотор би нэрээ ингэж бодож байхад эдэр намайг ингэж тэгж бодно штэ. Тэгэл дээрэс нь анхныхаа ингээд нөхөр хаягдаал тий. Би мэдээж ад жаргалтай байгаагүй л ойлгомжтой тийм бидтэй. Тэр нэг тухайн үед бол яг одоо бодвол маш залуухан дөнгөж 32 таа ингээд төрсөн. Миний үед бол залуу. Тэг дүр төрхийн үед ч үнэхээр хүүхдлээс юм байлээ. Тэг тэр үед чинь ингээд нөө сэтгэл готрол болоод байгаа ч мэдэхгүй анхны төрөл туучраас ингэдэл юм баг гэж одоо тэр бүх юмыг тиссэн. Тэгээ дээрэс нь нөгөө жирэмсэн байхад өчнөө хамгийн дотны хүмүүс навширж байгаа шүү дээ. Тэр байрны яг тийм нь ч хамгийн мухай. Тэр байшингийн хэрүүл болоход би 5 жил ахан дүүс байж ээж аваасаа илүү их хэвээр өөрийгөө зориулж те хамаг юмаа ингэж хуваалцаж ингэсэн хүмүүс мэл хамгийн мухай юм хийж байгаа шүү дээ. Тэр амар зөв юм байдаг. Яг энэ мэдрэмжүүд хүнийг үнэхээр хүн яагаад ийм байдаг байна гэдэг энэ асуултыг гаргаж ирдэг байхгүй. Тэг би яг нөө одоо ингээд өнгөрсөн хойно одоос яг бүрэн идэгсэн үйл бас үгүй штэ. Үгүй байхгүй. Үе ингээд оволцоод үе ингээд хүүхдтэй ингээд дунгуур нь юу нэ ч юм уу гэл ингээд бүр амар ингээд бүр өстой энтэй бүр алдсан юмсан гэдэг ийм мэдрэмж төрөөл эсвэл ингээд жижиг юмд амар ингээд уйлаал те. Заримдаа би зориггүй болно штэ. Дандаа зоригтой байхгүй штэ. Заримдаа ингээд гутраал уйлаал одоо яах вэ гэл айгаал те. Зөндөө олон мэдрэмжүүд байгаа. Энэ бүх юм чи ерөөсөө тэнд очиод дэлбэрсэн байгаа байхгүй. Та маш олон хүмүүст гомдсон, үзэн ятсан те. Тэгээд ингээд мөрөөрөө явж иж хүмүүс үзэн ядуулдаг те. Тэгээд ингээд бүх юм чи яг тэнд сэтэрсэн байхгүй. Тэгэл яг үнийг хэлэхэд яг гэтээ тэр бас одоо бодоод хараа айгүй зүүн болцсон. Нэгдүгээрт би ингээд тесэлгээдээс юм тесэлсэн. Хоёрдугаарт манай нөхөр амар чухал юмыг ойлгосон. Би ч гэсэн өөрөө чухал юмыг ойлгосон. Тэгээд одоо ер нь хамтын амьдрал юу чухал юм бэ? Ойлголцол чухал юм байна те. Хин хинийгээ яагаад байгаагаа мэдэрхэн чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэгэл одоо л тэрнээс хойш юу ч болсон би яг тэгж чинь хараа би яг тэгж чинь гэл бүр ингээл те. Одоо тэгэл хамгийн гол өмг төвшиг чинь тий штэ тий. Одоо ч гэсэн нөхөр л байгаа зү тий. Тий үү штэ амар бүр үнэхээр угаасаа ингээд манай хүний ингээд нэг тийм ауранч гэх юм уу нэг тийм ингээд зүгээр ингээд урд нь ингээд суугааг байхад ч тийм ингээд ард явж хат нэг амар том хүн явж байгаа юм шиг. Манай хүн ч одоо л ингээд харлаа том болсоо тухайн үед 60 марын илтэл ингээд жоохон жижигнээс суух би хард яана хараа чи бүр ёо би бүр ингээд сохорсон байсан юм ямар ичмээр юм бэ би тэр энэ үед чамаа бүр ингээд чам дурлаад чи надад амар том залуу шиг санагддаг байсан шүү дээ. Энэ одоо юу хүүхэд байсан бэ шүү дээ гэж тэр нэлцдэг аахгүй. Тэгэхээр нэг юм өөрийнх нь авран ч юм уу эсвэл тийм сүнсэн ч юм уу те мэдгүй. Тий. Тэгэхээр би манайх нэгдэх хүмүүс хөшин сүнстэй гэл тэнгууд нэг би яг ясам дээр залуу сүнстэй гэж болно шүү дээ. Магадгүй те. Би залуу сүнстэй гэж болно шүү дээ. Тий. Тэгээд би тийч хэлдэг байхгүй. Тий, баланслагдав. Тий. Тэгээд би байхаа. Тэгэл ямар сэнда. Тэгэд одоо бол амьдрал бол сайхан байна. Гэхдээ ингээд заримдаа хүн юм чинь би зарим минутад ингээд гомдно. Тий. А гэхдээ одоо нөхөртөө бол асуудал шууд хэлнэ. Чи одоо ингээд тахт яад ингээд ингэх юм бол ямар хэрэг байсан? Ингэх юм бол урам алга, тэгмээргүй байна, ингэмээр байна. Ингээл гэлтэй. Ингээд гэхдээ энэ бол хамтын амьдралын сайн сайхны төлөөл юм чинь бит хоёр бие биендээ шаардах юм а шаардлагаараа шаардал явж лээ нэцтэй. Тэгээд тэр би болж байгаа тэндээс би болж байгаа ад жаргалыг хамтдаа одоо мэдэрж байгаа юм чинь тий. Тэгэхээр одоо бол яг хувийн амьдралын хувьд бол үнэхээр одоо бас ингээл нөгөө санаа зорьсон. Дээрээс нь өнгөрсөн жилийн тэр юу чинь яагаад болсон гэхээр энэ байраа алдаад би үлдээлийн төлж чадахгүй. Одоо сая орсон байраа алдаад. Тэгээ эн чинь бөө ингээд одоо яасан бэ гэхээр өмнө нь ингээд ажиллаж ясан нөгөө ресторан дээрээс би чинь өртөө болоод зогсоогүй банкнд муу нэрийн зээлийн түүхтэй болоод тэгээд эн чинь бүр өөрийнхөө хийсэн тэг ингээд айгүй гоё юм бодоод орсон юм дэ өөрөө заллуулаад юучгүй үлдээд өчнөө хэдэн зуун мянган өөршөөр дараад ингээд амьдралаа босгоё гэдэг нэг байрны урьдчилгаа өгчөөд байж итэл үлдэгдэл юм зээл нь гарахгүй
Ягаад гэвэл банкнд ийм үүтэй. Тэнгүүд би үлдэгдлийн тэр 400 хэдэн сая чинь пад гэр гарах надад ямар ч боломж авахгүй. Хичнээн жин тэнд ингээ гүгээд хамаг ажиллаа хийсэн ч чадахгүй байхгүй. Тийм учраас ингээд нөгөө банкнаас яайдаа гэх. Тэгээд ерөнхийдөө ингээд сэтгэл мэтэрлэр готраа тий угаасаа нөгөө гармоны юм бүх юм нэг юм цэг дээр ирээд огтлцсон байжсэн. Бүр ингээд яайдаа ингэсэн байжсэн үе байхгүй. Тэгэл тэр юм болоод тэрний дараагаар бит хоёр илүү сайн ойлгоод дээрээс нь би өөрийгөө илүү сайн ойлгосон байхгүй. Яагаад би ингэж дэлбэрчв? Тэгэхээр энэ бол зөвхөн манай хүнээс болсон асуудал биш. Зөвхөн гармоны асуудал биш. Би тэдийгээс өдийг хүртэлтэй ингээд туусан миний бүх юм гомдол, зэвүүцэл, үзэн ядалтай төвшөлн, даван туусан, төвчсөн тэр бүх төвчээрийн хязгаар энд ирээд задарж байгаа юм гэдэг би ойлгосон байхгүй. Тэгэхээр одоо задлах нь зүйл дээ. Зөв. Одоо ялангуяа одоо ингээд би 20 оны сонгуулиар амар сайн санддаг байхгүй. 20 оны сонгуульд манай бичил хорооллын замын уртлын 6 давхар бор байшингаас 6 сартаа хүүхдээ нэг эмэгтэй аваад өсөрцөн байхгүй. Тэгээ хоёул газар дээр өгсөн байхгүй. Хүүхдээ аваа. Хүүхдтэйгээ хамт. Тэгээд би бүр ингээд бодоод ойлгохгүй байсан байхгүй. Яахаараа хүн ингээд ихтэй би тодорхой хэмжээнд гадарлж л байсан л да энэ өөрхийн амьтаастаа амьдарч чадахгүй гэж бодоол инглээ гэхээр яг би энэ мэдрэмжийг туулаад тэгээд би ер нь ингээд бүх юма бодоо. Хүн ингээд эцсийн мөчөд заяа хэрвээ ингээд энэ хороос явъя гэх юм бол амар юм бодд юм байлээ. Хинээс ямар авлагатай, хинд ямар үртэй, хэнийг хинд яах вэ? Юуг яаж зохицуулах вэ? Тэ бүх юма бодд юм байлээ. Үр хүүхэд маань яах вэ? Эцэг их маань яах вэ гэд бүх юмыг бодд юм байл. Ерөөсө бүх амьдрал ирээдүйтэйгээ нүдэнд харагдд юм байл яг үнэлээд. Тэ би бодож байгаа байхгүй. Тэгсэн ч гэсэн тэрийг дааж чадахгүй тэ дээрэс нь ойлгох хүн байхгүй тийм хүмүүс өөрийгөө цор ганцаараа юм байна. Ганцаар бол би давж чадахгүй мэн гэсэн эмэгтэйчүүд л ингээд амьдралаас явчт юм байна л гэж ойлгосон. Тэгэхээр дөнгөж төрөөд байж байгаа эмэгтэйчүүдэд үнэхээр хайрлах хэрэгтэй. Тэдний юу туусныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм биз дээ. Өнөөдөр ад жаргалтай ингээд гэр бүл болоод байж байгаа ч гэсэн хүүхэд насндаа ямар амьдрал туулсан, өсвөр насндаа ямар амьдрал туулсан, өмнөх харилцаан дээр юу туулсан хэн ч мэдэхгүй шүү. Хүн бүх юмаа яриад авахгүй шүү дээ. Тийм биз дээ. Гэхдээ минийх бол бас тодорхой хэмжээгээр нийтийн өмнө ил байгаа шүү дээ. Ерөөсө баг бүх юм л ил байгаа шүү дээ. Юу даван туулаад байгаа юм те. Гэхдээ наад зах нь ингээл зүгийн хийлээ гэхэд л хамтрагчтай яаж миний бүх юм ингээл ер нь сошиал дээр тодорхой хэмжээгээр ил байдаг. Гэхдээ мэдээж бүх процесс бүхээ ингээл юмыг ингээл сошиалд яриад өдөр болго ингээд ингэж байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо төрчөөд ингээд ааш авирн хэцүү байгаа, ядраад байгаа, уурлаад, уцаарлаад, гомдлоод байгаа эмэгтэйчүүдээ эр нөхрөөд нь ойлгоорой, хайрлаарай тий. Хүний нэр байхгүй болсон хойно л хар толгоогоо шаадаг шүү. Тэгээ ээж аав нар нь ч гэсэн ойлго, тэр хадан мадмууд нь ч гэсэн ойлгож хайрл тий. Тэгэд өөрийнхөө ч хүүхдийг, өрөөлийн ч хүүхдийг тэгээ эцэг өөрсдийнх нь үр удмыг төрүүлсэн байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр би одоо энэ сэтгэл готрол гэдэг юмыг өөр дээрээ дээд зэгтэрээ мэдэрчээсэн болохоор амар яадаг. Миний сонсч ирснээр тэр сэтгэл готрол гэдэг зүйл төрсний дараах сэтгэл готрол яг ямар нөхцөлд бий болдог вэ гэвэл нөгөө төрсний дараа нөхөр ирэхгүй байх, хүүхдийн эцэг ирэхгүй байх, эсвэл орхиж явах яг энэ хандлага хамгийн одоо гол хүчин зүйл гэдэг сонсч ирсэн л да. Тийм шүү дээ. Тэгээд тэр чинь ядж хахад нөгөө одоо postpartum depression гэдэг бүхэл бүтэн юм шинжлэх ухаанаар одоо ингээд судалж штэ. Энэ бол асар том асуудал байна. Энийг бүр ингээд шинжлэх ухаанаар ингээд те өчнөө олон хүмүүсийн амьдралаас дээрэс нь эрдэмтдийн баг ингээд одоогоороо судлаад эхний ингээд юунуудыг ингэх ёстой. Postpartum depression бол ийм үзүүлэлтээр ингэж илэрдэг. Энэ юмд хэн илүү хүртдэг вэ гэвэл хүүхэд насандаа тэр насандаа энэ насандаа ингэсэн хүмүүс илүү хүртэх боломжтой гэдэг юу бүр гараад ирсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь яасан гэхээр нэг танай сэтгүүлчдийн одоо алдартай нэг эмэгтэй байдаг штэ. Тэр намайг тэгж байгаа байхгүй юу? Нэг даавраараа хичнээн чичил даавраараа төрий барь тиймтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр би амар харамссан. Сэтгүүлч хүн өөрөө сэтгэхүйн хүрээнд, сэтгүүл зүйнхэн хүрээнд маш олон талын шинжлэх ухааны мэдээллийг мэддэг ёстой. Тэгжээж төрөл бүрийн асуудлаар сэтгэн бодож чадаж сэтгүүл зүйн ажлыг хийдэг юм байх ёстой байхгүй. Тэгсэн чинь мань хүн өөрөө postpartum depression гэдэг үгийг ч мэдэхгүй. За ёо. Тэнгүүтээ одоо нэрийг хэлээд явах вэ? Өө гэхгүй. Тэгээд тэгжсэн.
Тэгэд яг хоо ингээл намайг одоо ингээл нэг өдөртөө сая дагагчаараа дагуулдаг хүн чинь одоо ингээл сая дагагчтайгаа нийлэл намайг ээжигээ үзэн яддаг, ээжигээ үзэн ядуулдаг, нөхрөө хөөж явуулдаг, тэ даавраараа төрөө байрдаг гэдэг ч аахгүй. Яг үний хэлэхэд энэ даавар бол бүр максимум 8 жил магадгүй эмчилж чадаагүй насан турштай. Сая Хонконгийн алдартай дуучин Coco Lee гэдэг бидний үеийн дуучин штэ. Britney Spears энтрийн үед л одоо Азаас ганц гарч иржсэн Coco Lee гэдэг дуучин өнгөрсөн 100 байнуудаа амиа орлоод нас орсон. Яасан гэхээр 8 жилийн туршид сэтгэл готралтай байсан. 8 жил үргэлжилж болдог юм байгаа байхгүй. 8-аас ч илүү олон жил үргэлжилж болно. Тэгээ би тэр бүхнээс сонсчоод яасан бэ гэхээр за одоо би сэтгэл готрал төрсний дараах те дааврын болон миний төдийгөөс өдийг хүртэл дуусан 5 даван туулсан юмнууд ингээд би ингээд байгаа юм байна гэд энүүгээрээ ингээд те энэндээ ингээд юмаа ингээд авах ш харин би өөрөө өөртөө тэмцье. Depression postpartum depression-ыг болохоор эсвэл өөрөө өөртөө ажиллаж ээж давдаг эсвэл сэтгэл зүйчдэр очиж давдаг ийм хоёр зам л байдаг. Өөр ямар ч зам байхгүй. Дараагийн төрөлтөөр эмчлэгдэг гэдэг хэлжсэн тэр хэр шинжилгээ ухааны үндэслэл. Тэгэхээр одоо тэр бодвол шинжилгээ ухааны үндэслэлтэй. Тэгэхээр зэрэг тэр хүртэл бас юу тохиолдох вэ? Тэр дараагийн төрөлт дээр ямар амар тайван те ад жаргалтай мэдрэмжийг авч тэр нь нөгөө мэдрэмжүүдийг дарах вэ? Одоо яг нөгөө вирус шиг штэ. Орж ирээ антибиотик даралдаг шиг тийх вэ гэдгээс шалтгаалдаг баг. Тэгээд би яасан гэхээр өөрөө өөртөө одоо ажиллая. Одоо ингээд амьдрал ингээд сайхан болж байна. Надад уур чадвар байна. Миний хүүхдүүд эрүүл сарвал байна. Өөртөө байгаа ад жаргалтай сайн сайхан юмнууд байгаад нөхөр маань надад тайртай байна. Бид хоёр ойлголцохыг хичээдэг те. Ингээд ингэж байна. Тийм юм чи одоо ингээд те. Ингээд авахш би одоо харин энийгээ багаар ингээд даван туулъя гэдэг. Ингээд заримдаа гинт ингээд уулздаг байхгүй. Тэнгүүтээ за хэрэггүй ашиг шиг. Эн чинь нөгөөд чинь шүү дээ гэдэг ингээд өөртөө ажиллаж байгаа байхгүй. Ингэх замаар би энэ сэтгэл готролыг давж байгаа. Тэгэхээр зэрэг яг одоо төрчөөд те ингээд бүх юм сэтгэлд нь нийцгүй байгаа. Тэр итгээл өөртөө ч таалагдахгүй байгаа. Амьдралд нэг л итгэж өгөхгүй байгаа. Тэ ингээд хэлж байгаа, ярьж байгаа, өөрийнх нь төлөө хэлж байгаа хүртэл дургуйг нь хүрэж байгаа. Тим ээжүүд байвал даван туулаад тисээрээ энэ нэг хугацааг даваад туулчих юм бол цаана үнэхээр нэрээ ад жаргалтай амьдралуудаас ингээд алгад тосоод хүлээж идэм байлээ шүү гэж үнэхээр хэлмээр байна. Тийм болохоор би бүр үнэхээр ингээд сэтгэл готралтай юмыг бол одоо хүмүүсийг те ингээд амар ингээд туслах юмсан, дэмжих юмсан, ойлгох юмсан энэ өөрөө яагаад ийм юмнууд ингээд гарч ирээд энийг ингээд бүхэл бүтэн шинжилгээ ухаанаар судлаад инхээр энэ дэлхийн энэ нийгмийн хөгжлийн урсгал гэдэг чинь асар хурдан өстөнө харга сумтай уралдаж хөгжиж байгаа. Энэ дунд хөгжлийн хүрээнд маш олон зүйлсүүд гээгдэж, маш олон шин төрлийн юмнууд бий болж идэг. Маш олон шин төрлийн стресс, маш олон шин төрлийн өвчнүүд, эмэгтэйчүүд гэж харьцуулж ярьж болохгүй нь шүү дээ, тийм ээ? Болохгүй байхгүй. Яагаад гэвэл цаг үе нь өөр эс. Цаг үе гэдэг чинь өөрөө бүхэлдээ бүх юмыг өөрчилж байна. Цаг үеийн хэрэгцээ шаардлага гэдэг чинь өөрөө асар том юмнууд бий болсон байна. Одоо жишээлбэл дээр үед бол те ингээд олтгоо нэг төрүүлчүүл те нөхөөрхөө ингээд боб борцыг хайраад өчвөл 9 мэнд ирүүл ах уу те гадаа гараад шороогоо идчихсэн нь шороо нь ирүүл те агаар нь ирүүл ийм орчин байлаа шүү дээ. Тийм биз дээ. Тэгээ өөрөөсөө гүйж очиод дүүнэрийгээ авчдаг, өөрөөсөө дахиад ирдэг. Тэгвэл одоо маш аюултай нийгэм болсон байна. Хүүхэд нь гадаа гараад хичээлээ тараад ирэхдээ байхгүй болсон, ирэн сурвалжилж байна. Хүүхдийг нь хичээлээс нь тарж аваад, барьж аваад, тэ хинж мэдтггүй нэг хүн такси барьлаа гэхэд таксиг нь авч очивол хүчинтэй ч юм уу ягаад ч юм алаад хайчихин. Ийм аимшигтай, ийм асар олон хүчин зүйлтэй нийгэм болсон байхгүй. Цаг үе нь өөрөө тийм болсон байна. Тэгэхээр энэ нийгмийн цаг үеийн одоо асуудал гэдэг чинь өөрөө тэрийгэ дагалаад маш олон зүйлийг авч ирж идэг. Байхад нэ гэж насны зөрүүтэй гэрлэлтийн одоо сайн тал гэж байна үст. Тэр талаар ярих л доо. Заавал дандаа юм болохгүй бүтэхгүй сөрөгдөл биш үү? Болж бүтэж байгаа юм тест. Харин ч бүр энэс илүү ерөн хүн өөр яаж амьдрах юм гэсэн. Би тоор болж бүтчихлээ тест. Дээрээс нь энэ асуултыг энэ залуу охтуудтай суудсан эрчүүдээс асуул яасан. Тэ насны зөрүүтэй ямар эдэм байна гэд тэ би бол одоо яах вэ одоо хөрхийн нөө жүжигч одон чимиг ихч байна анхдах чинь байла тэ тэгэл хөрхий бас өчнөө ямиг туулж байгаа л одоо хичнээн сайхан амьдарч байна тийм биз дээ. За төгөлчүүд ихчмэд байх чинь аюу зөв. За тэгвэл нөгөө талд амьдрал талаасаа тэгвэл нөгөө талд нөгөө манай олигарх ирчүүд байна. За олигарх төдийгүй одоо зөвхөн баян хүмүүс хийх юм уу гэхээр
боломжгүй хүмүүс нь хүртэл тэгээд ихнэр солиод байгаа эцтэй. Харин тийм. Өөрсдийнхөө амьдралыг яа гэж өмнөх амьдралаа яаж чадаагүй байж те өмнөх төрсөн хүүхэдтэй наад захын одоо те шүүхийн шийдвэрээр гарсан 110,000 төгрөгөөр төлж чадахгүй байж л энэ шинэ амьдрал бүтээгээд явж байгаа чадвар чансаагүй санхүүгийн одоо чадваргүй ирчүүч гэсэн байгаа эцтэй. Тэгэхээр тэр хүмүүсээс асуумаар энэ бүр үнэхээр те тэгээд зэрэг тэр хүмүүсийг юу яаж чадахгүй мөртлөө ингээд эмгтээчүүдийг болохоор тий. А тэр хүмүүсийг бол ингээд баг чадж гин болж гин баг чалханч хүрж гин чадваранч хүрж гин тий гэл ингээд идэг. Тэгсэн мөртлөө эмгтээчүүдийг болохоор тий үздэггүй тий. Гэхдээ эмгтээчүүд нь хүртэл үздэггүй тий. Айгу хэцүү. Олон тэр шүү дээ. Эмгтээ хүн л үздэггүй. Чи баг хүндрэлтний баг бүх цаг үеийн парадокс. Яг үнэ. Тэгэхээр би бүр ингэмээр аахгүй. Одоо ингээд хүмүүс чи өөрийнхоороо гялалцчих тий ийм юмдаа хүмүүсийн хил амнаас айгаад гялалцгаа болсон ч чамайг хил ам тойрсоор л байна тий ерөөс эмгтээ хүнийг бүх төвшөнд хил ам тойрно. Чи чадваргүй нунж дорой байсан ч энийг чадваргүй ажилгүй анкаг нунж дорой ингэсэн гэсэн. Чадвартай байсан ч чамайг буулна. Тийм учраас алийг байхын өөрөө шийдэл. Тийм биз дээ. Алийг сонгох юм. Би бол хүчтэй байхын, өөрөөрөө байхын, тэ илүү ихийг бүтээж чаддаг, бүтээгч байхыг, өөрчлөгч байхыг, нөлөөлөгч байхыг сонгоцсон. Тийм тэргээр явж байна. Тэгэхээр аав ээж л одоо хамгийн үнэн, хамгийн одоо хизээч урвдаггүй. Хамгийн одоо юу гэмдэ одоо. Ер нь одоо гэр бүл урвахгүй шүү дээ, тийм. Аав ээж шүү дээ. Одоо их жахан дүүсүүд ч гэсэндээ муудалсан ч гэсэн тэгэл өөрхөдөл юм болохоор тэгэл тийм. Тэ хаяач гэсэн одоо аав ээжийнхаа гимшиг ч юм уу тэгэхэд би гомдоосон доо гэдэг ч юм уу тийм эмзэглэл төрөх үе байдаг. Байлгүй яа тийм тэгэл би ч ястаа заримдаа шууд нөгөө ингээл би ч айгу балаа үзэлтэй нэг бодлын буруу бол ээж аваагаа ч шүмжлэн гэдэг. Гэтэ энийг хитрхи шудрах. Үнэндээ бол ээж аваар өөртөө надад өгсөн байхгүй юу? Тэгээ чи яах юм тийм биз? Би хаа нэгтгээс олоогүй шүү дээ. Тэ? Энд чи өөртөө буруу бол ингэж яах хэрэгтэй гэж зааж өсгчөөд одоо тэгээ тэр нь би чи нөө ээж аваагаа бурууд бол адилхан хилээ тавьчтай. Тэгээ би чи нөө ээжтэйгээ нөгөө нэг тэр чи яг үнийг хэлэхэд тэндээс би жирэмсэн юм байна гэдгийг мэдсэн байхгүй. Ээжтэйгээ бид хоёрч үзэлцсэн шүү дээ. Энэ Facebook дээр энэ ээж чи одоо бүр ингээд намайг бүр ингээд те ингээд өөрийнхоороо байлгах гээд ингээд бүх юм ингээд би ч бол ингээд ер нь бол одоо охин хүүхдийн хувьд бол ээж аваагаа дээд зэргээр ээж аваа гэдэг охин байхгүй юу. Тэгтээ чи бодоод үзлээ. Би зүгээр ээж аваагаа битгий хэл хаа хамаагүй хүмүүсийн төлөө хүртэл явдаг хүн мэдстэй. Тэгэхээр би өөрийнхөө ээж аавын төлөө бол бүр тэгнэ мэдстэй тий тодорхой. Тэгэхээр зэрэг ингээд тэгих тосом бас нэг юм даврамтгай зам байдаг байхгүй юу. Сонгоё ээжид үнэн шүү. Тэгих тосон бүр энэ ингэж л энийг одоо гэх. Тэгээд яг тэр үуч яг нөгөө бэлгүүнийг ингээд жинхэнэ няцааж ясан эд үе. Тэгээ би ч нөгөө тэгих тосом нөгөөдгий чинь бас хамаал штэ. Тийм биз дээ. Та яхаараа ингэдیں۔ Энэ хүн залуу байлаа, энэ хүн тийм байлаа гэд яадгийн. Тэглээгээд яах юм. Би тэгээ тийм үнтэй суух байсан юм. Би тэгээ тийм үнтэй суувал та жаргах байсан юм. Та жаргалтай байх нь гэд. Би ч гэсэн яг үнийг дээл юуны цаана алалцчих юм чи тэгэл би чи ээж гэстэй. Та ингэж ярих юм бол би таны охин биш. Би таныг ингэж ярих юм бол тантай хамт байхгүй. Би өстэй энийг чи эсэргүүцэн гэлц та. Аалж өгч байгаа юм чинь. Тэгээ яг тэр үед бол тэгсэн. Тэгтээ манай ер нь бол хүмүүс бол ухаантай хүмүүс бол ойлгож байгаа. Ийм зөрчил бол ийм харилцаа бол хаач байдаг. Гэтэ тэр үед надад ямар мессеж маш хэрсэн бэ гэхээр бүр хаа холын Австралиас, Канадаас заяа эмэгтэйчүүд бүр байн золгоод уйлаад хүртэл ярьсан. Чи бүр яг үнэ амьдралыг ярьлаа. Манай Монгол ээжүүд гэхдээ үнэхээр охтуудаа зарж амьдрдаг юм байна. Зарим нь бол нэрээ яг үнэлээд хүүгүүдээ болохоор хайрлаад тэгээ гадаадд гарцсан ингээд охтуудаа болохоор ах чинь тийм байна, дүү чинь тийм байна, тэр ч хэцүү байна, энэ ч хэцүү байна ингээд хамаг юмыг ингээд саагаад авчраад тэгэл тэр нь чаавс тэндээ ачаа уурал хүний нутагт махраад зүтгэж яадаг. Гэтэ энэ зөвхөн гадаад байгаа хүн биш. Монголд ч гэсэн тийм. Ерөөсөө ингээд охтуудаа ойлгодгоо. Охтууд бол юу гэсэн үгийн чатгаас өөр яадгийн гэсэн мөртлөө ах дүүндрийг нь болохоор энэ маань тэн маань гэд ингээд идэг. Тийм хүмүүс амар олон байл юм байлаа. Энэ нийтлэг юм байлаа. Тийм учраас нийтлэг учраас маш олон хүмүүс босч ясан. Гэхдээ тэнгүүд нь энэ ээжигээ ингэдэг гэж гарч ирсэн. Гэтэл би ээж биш, ээж би биш. Надад өөрийн гэсэн үзэл бодол, зориг, хүсэл сонирхол миний тип, миний мөрөөдөл, миний явах зам гэж байгаа. Би бүх юм дээр ээжтэй ам цав нийлэх ёсгүй ойлгодгүй хүмүүс бол энэ ястай ээжигээ тэгдэг гэдэг.
Гэхдээ яг үндэ бол тий буруу бол ээж авийнхаач буруу хэлэх хэрэгтэй байхгүй. Үнэхээр чин шудрах үе юм бол тийм үстэй. Тэгжээж шинэ үеийн бүр бурангүй хуучинсаг тэр үзэлтэй хүмүүсийг хүмүүжүүлэх хэрэгтэй байхгүй. Би бол ээж аваагаа бас тодорхой хэмжээнд хүмүүжүүлсэн хүн шүү. Хүмүүжүүлсэн. Ээж аав намайг зөв сайн байх, шудраг байхын төлөө хүмүүжүүлсэн бол би эргээд тэрүүгээр нь тэр хүмүүсийг хүмүүжүүлсэн. Ер нь одоо бол манай гэрийнхэн бол яах юм? Өөрөө амьдралаа аваад ингэж яв зөвхөн өөрийгөө төдийгүй өөрөө бусдынхаа хүртэл ингээд сайхан байх гад ингээд явж байгаа хүний ч одоо юу гэх юм тийм биз дээ. Тэгэл хөөрхий одоо миний охин өстэй сайн маань чадчихна. Тэгээд тэр сонгуул монгол ч гэсэн юу яасан ч яадгийн. Миний охин тэр нэг амар бити аач холбоодлог амар заяа явш яасан ч яадгийн. Би тий харин тий. А би бол хүний төлөө гэсэн сэтгэлээр их орныхоо төлөө гэсэн сэтгэлээр цоглох зүрхтэйгээр зоригтой тууштай байгаа. А гэхдээ тэрийг үнэлэхгүй тэр нь магадгүй цаг нь болоогүй ч юм эсвэл бизэж болохгүй бол хамаа алга тий. Тэгээд халахын заяа нь ямар юм, Монголын ирээдүйн заяа нь ямар юм, тэрийг адилхан үзэл явна тий. Сайн байвал сайныг хүртэл, муу байвал муугийн хүртэл тий. Гэхдээ би муу байсан ч гэсэн ингээл амьдрал ингээл явна шүү дээ. Ер нь хүн хааж байсан тийм биз дээ. Гэхдээ хамгийн хэцүүдэлтэй нь миний хувьд ганцаархнаа сайхан амьдраад ах хүсэлгүй. Бүгдээрээ нийгмээрээ сайхан амьдарч ивэл бүгдээрээ л амар амгалан тийм биз дээ. Тэгэхгүй би энд зовж хахад хажууд ингээд миний хүүхдэд хичээн жаршин хажууд тэнд ирээдүйд миний хүүхдэд атаархах те дутуугийн комплекстэй хүүхдүүд гарч ирээд миний хүүхдийн эсрэг байгаасаа гэж бодохгүй шүү дээ. Ийм л учраас энэ нийгмийг өөрчлөх хэрэгтэй байна. Хэр баян хүн бэ нараа? Би амар баян шүү дээ. Одоо ч бүх юмараа баян боллоо доо. Одоо намайг чи баян авгаал гэдэг болсон шүү. Тэгээ энэ баян авгаа цолонд маань миний тараглалт бас их тусалсан. Тий. Тургаа яасан бол тийч хэлэгдэхгүй шүү дээ. Тараглалт нь баярлаа гэжтэй. Тэгээд тарган байхаас автоматар баян. Тэр жоохон тарган тэгээд жоохон ганган тэгээд нэг жоохон ингээд юм босгоод байхаар энэ чи хүссэн үсээгөө баян авгаад баян тийм байх тий. Тэгээд дээрэс нь яаж яхад нөгөө нэг баян ах нарын хийдэг нөгөө залуу хүүхнүүдтэй суудаг шиг ингээд залуу хүнтэй суудсан чинь одоо ингээд автоматар би ингээд баян авгаасан тий. Домогт баян авгаа боллоо гэж тэ. За. Тэгэхээр одоо гэтээ энэ нөгөө ид хөрөнгийн ч юм уу ахын одоо баялагаас илүүтэйгээр миний сэтгэлгээний төсөөллийн мөрөөдлийн баялаг бол хязгааргүй. Тэгээд за баярлалаа. За цайгаа бэлгэлчээ. Бас цайтай юм уу? За одоо баян авгаа байхаа болно. Яа болно гэж. Одоо баян авгаа байж болсон юм чи одоо. Яа болоо гэж ингээд одоо нэг адаг тийм тий. Юу адаг цай юу? Турк цай. За тураа хүрээ гэж байгаа шүү дээ. Би одоо турцад баян авгаа явах болчих шүү дээ. Би турж мурах нь юу юм бэ зүгээр ятгатаа ингээд таврын удирдал юм чи ятгатаа нэг цэвэрлээ тийм ээ шүү. Тэгээ энэ гоё тоорны амттай юм байна. Гоё. За тэгээ өөр ямар манай ярилцлаганд ивент итгэгч тэр байх шүү. Бэлэг байхгүй нараа. Яахаа баярлалаа. Хамаагүй шүү дээ. Авч ирж ярилцсан баярлалаа. Бунжаад маш их хайртай. Би дандаа л тийм ихөр. Би амар баярлалаа шүү дээ. Миний хувьд хайртай хүмүүст ингээд амар баярлдаг тийм. Яг үнийг хэлэхэд нараа гэхлээр ойлгодгүй байсан. Үнэхээр ойлгосон. Тэгвэл ойлгохыг ч хүсдэггүй байсан. Эцэд хүлэн зөвшөөрөхцөө. Тэгээ би одоо ингээ юу гэж бодож байна гэхлээр за энэ бол бас амар тийм хүчрхэг эмхтэй юм байна. Тэр их зүйлийг тэр их одоо дайралтуудыг давж гараад эцэд өнөөдөр наараа гэж хинбэ гэдгийг ингээд үнэхээр хүлэн зөвшөөрөгдөж гин гэдэг чинь. Үнэхээр хүлэн зөвшөөрөл гэдэг чинь энэ юм байна гэдэг. Хүлэн зөвшөөрсөн байдаг байгаа шүү. Гэтэ яг одоо нэг ингэдэж штэ. Тэд чамайг анхаарад шоолно, илэглэн, доромжлно. Тэгээд ингээд анзаардаг болно. Тэгээд толгой тохин эцэст нь чамд алга ташна гэж үгээд штэ. Тэрэн шиг одоо нэг толгой тохилтон дээр ирж байгаа мó да. Тэ? Би яг уу гэтэ нэг юм байгаа штэ. Би ерөөсө дандаа л зүгээр л хүн болж төрсийнхөө хувьд хүн өөрийгөө хэрхэн яаж авч явах хэвтэй. Тэр л өөрийнхөө л ингээд төлөө матж байгаа амьдрал. Тэгингээ ингээд нийгмийн амьдрал бүхэлдээ ийм байгааг өөрийн бие дээр мэдрэнгүүтээ энэ шудраг бус юм байна. Энийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг мэдээд өөрийгөө хоёр хуваагаад дахиад ингээд явж байгаа байхгүй. Тэгээ энд уул нэг тийм бусдад тарьсан гай байхгүй, бусдаас булаасан юм байхгүй. Яг нэг юм нь дураараа эр зоригтой шууд хэлцдэг, шууд хэрэлдчихдэг, тий? Заримдаа гэтээ эн чинь бол нийгэм цаг үеийн
иргэшээлэр ийм босон байгаа шүү дээ тий. Хэрэлдээ зах бас зүг юм шиг үлдээ шүү дээ. Байхгүй тий. Тэгээс нэг ийм юм байхтай зүрээ нэг ийм байхгүй бол яг даврдаг байхгүй юу? Монголчууд бас давруу үнсэн тий. Хинч давруу. Тэгээ ямар ч ясан би бол сүүлийн үед ийм гоё ярилцлага хийсэнгөө би чи ингээл өдөр тутамдаа лайваараа ч юм уу эсвэл ингээл өөрийнхөө хэрэгжилж байгаа сайн сайхан ингээл юм ингээл лайвдаад үзэл бодлоо ч гэсэн яриад байгаа юм шиг боловч яг ингээд харилцан ингээд тулсан ингээд ийм юм ерөөсөө яриаггүй айгу гой санагдлаа би бүр амар өөрийнхоороо айгу гоё тийм юунаас ч ингээд санаа зовж бие барихгүйгээр айгу гоё тухтай ярилцлаа. Тэгээд ямар хамаатай муу нухаар сайн илчил юм үннээрээ сайхан тэгээд бүтнээр нь гаргацаа юу гэсэн. Бүр ингээд шууд юутай нь гарга. Яа шууд гос гэсэн. Тэгээ одоо сонгуул болж гэн цаан ч хүмүүс ингээ хамаг дээдийн дээд ариухнаараа хамаг дээдийн дээд те одоо сайхнаараа уянлаг те одоо бүгд одоо дайрахуд болсон бүгд одоо бурхны бүрлээнүүд болсон байж байгаа шүү дээ. Тэгээ энэ үед бол хүмүүс ингээд альва юмыг ялахад маш хэцүү байдалд ордог л доо. Гэхдээ юм гэдэг чинь ингээд тодорхой хэмжээнд өөрийнхөө дүр төрхөөс жоохон ч гэсэн цугулцуулсан хүмүүсийг нь таньж мэдээрээ хөөе. Тэгээд ташраараа тэгээд буруу сонголт өгчөөд дараагийн 4 жилд дээрээс нь тэр 100,000 төгрөг өгнө гэдэг байгаа хүмүүст би нэрээ тэгж хэлсэн. Өчигд 100,000 төгрөг өгнө гэж нь 110,000-аар машин болгож байгаа эцтэй. Тэг чи над 100,000 төгрөг чи юунд хэрэгтэй? Юу тэг дараагийн тэг би хэлсэн. Нэг машинаа ч болгочихдог. Тий, тэг би хэлсэн хогч штэ. Тэр хүмүүс 100,000 төгрөгөө аваад тэр саналаа худалдах юм бол хогч ш дараагийн 4 дахь жилийнхаа 100,000-ыг хүлээгээ сууж яана биз гэсэн аахгүй юу? Зүг үстэй. Зүг штэ. Тий. За баярлалаа. Дугадан гинэ. За дугаданы ч уугаад штэ. 3 цаг ярьчихгүй яач. Яа.